Амар мэндөө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монголоо ярьсан Монгол цуврал ярилцлагынхаа 12 дахь удаагийн дугаарт их хүндтэй, сонирхолтой зочин өрөн ирүүлсэн байгаа. За тэгээ зочноо би танилцуулъя. Манай зочин бол Монголын одоо зохиолчдын холбооны тэргүүн мөн түүнчлэн тэргүүн байсан Монгол угсаатны хөгжмийн товчооны одоо үүсгэн байгуулагч Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэрэгжлийн сургуулийн язгуур урлагийн тэнхимийн эрхлэгч, хөгжмийн зохиолч, мөн продюсер, соёл судлаач Гамбүр ахыг урьж ирсэн байнамаа. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргье Гамбүр ахаа. За маш их баярлалаа. Тэгээд та бүхний урилгыг хүлээж авсандаа маш их баяртай байна. Тэгээд энэхүү лайвыг бас үзэхээр ирж байгаа бүх хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Ер нь ингээд Гамбүр ахаа таны одоо амьдрал уран бүтээл ингээд бүх зүйлээ зур уралтай холбоотой юм билээ. Бидний өнөөдрийн яг сэдв бол ерөнхийдөө язгуураа ярьсан Монгол сэдвийн дор яригдж байгаа. За энэ сэдвтэй холбоотойгоор таны амьдрал уран бүтээл тэгэл энэ утаа ятаа гэдэг ер нь их олон зүйлүүд яригдана. За хамгийн түрүүнд 90 оны ихэр одоо ингээ хүн болгон ганцхан 8-нд явж илаа. Тэр үед та одоо хөгжмөн өөрөд л гадны орныг зорж олон улсад язгуур урлагаа сурталчилж их чиглэн уянга одоо бүртөө одоо сүүлд Алтай гэдэг энэ язгуур урлагийн хамтлагуудыг байгуулсан байна. Тэгэхээр та тэр үед хүмүүс яагаад ганцхан 8 ээж байхад та яагаад язгуур урлагаа олон улсад сурталчлахаар гарч явсан юм бэ гэдэг талаар хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. За тэгэхээр миний амьдрал ганц миний амьдрал байгаагүй. Бас миний зорилго ганц миний зорилго байгаагүй. Бид бол нэг ангийн сайхан анд найз нар зорилго нэгтэй. Бид олон улсаас учраас олон улсын зах зээл рүү зөргтэй гарсан л да. Бид биеинд бол маш их итгэжсэн. Бид ерөнхийдөө 20 настай, 20-жилдгүй 20 насыг ерөнхийдөө бол энэ дуусна хамтдаа явна гэсэн тийм тангарахтай сайхан нэг ангийн хэсэг залуучууд байсан. Тэгээд бас олон улсын зах зээл рүү гарах шалтгаан чинь бас тухайн нийгмээс бас авчид тодорхой хэмжээний мэдээллүүд бас байдаг шүү дээ. Тэгэхээр 90 манай Мөр Эрдэнэ гэж чуулган байгуулагдаад Мөр Эрдэнэ чуулгаараа бид нэг ангийн нэг хэсэг залуучууд бүгдээрээ илгээлтийн эдэд болж Төв аймагт очиж ажилласан. Дараа нь Туваа улсад бас очиж тэнд бас аялын тоглолтууд хийсэн. Тэгэхээр Туваа очиж тоглосон энэ тоглолтын дээр бид Хунхур төв гэдэг одоо дэлхийд бол маш алдартай хамтлаг байгаа. Манай Монгол угсаатны төлөөл болсон дэлхийд одоо Монгол улсын Туваагийн соёлыг танилцуулж байгаа. Энэ хамтлаг олон улсын хэмжээнд гарч явах тэр цаг үед бид одоо Хунхур төвгийн анхдагч одоо Хөөмичин Томат Геннадид сайхан анд найз боллоо л да. Томат Геннадид тэгээд бас нэг 22 настай Туваа улсын одоо юу байсан? Гавьяа жүжигчин байсан. Мундаг Хөөмичин. Тэгээд Геннадид бас Хунхур төвгийн тухай яаж бид бас нэг нийгэм бас өөрчлөгдөж бид нар одоо яахаа мэдэхгүй байгаа тэр цаг үед Европын зах зээл дээрх Хунхур төвгийн байр суурийг бас бид нар бас хийлж зөвлөсөн учраас одоо манай Морин хуурын дөрвөл маань ерөнхийдөө бас ингээд эх орондоо ингэж ажиллаж яснаас олон улсад эх орныгоо сурталчлаж авсан хамаагүй дээр юм байна гэдэг. Энэ зорилго маань бидний их урт удаан хугацааны эхлэл суур байсан гэсэн. Тэгэхээр ийм замаар орсондоо. Тэгээ одоо ер нь олон улсын зах зээлд гараад ингээд язгуур урлагаа сурчлаад ингээд явж байхад ер нь одоо бэрхшээлтэй болон тий одоо тэр замыг туулахад ч уртл байгаа давуу талууд нь ямар зүйлүүд байсан бэ? Одоо ч хугацаа бас их урт өнгөрчжээ. 93 оноос ч хойш бараг 27 жил болж байна уу да. Тийм байх шиг байна, тийм ээ. Тэр бид нэг бидний сурч хүмүүжсэн нийгэм маань өөр өнөөдрийн шиг ардчилсан нийгэм биш байхгүй да. Жилээ зах зээлийн нийгэм биш байсан. Бид яг миний үеийнхэн болно 80 оноос урагшхан бол ерөнхийдөө коммунист системийг бол илүү сайн мэдж байгаа. Социалист улс орны хөгжлийг тийм ээ. Тэгэхээр тийм хэмжээний мэдлэгтэйгээр ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах гэдэг бол маш том эрсдэл байсан. Энэ дээр бол үнэхээр нэг культур шок
буюу соёлын зөрөө, соёлын тэр нэг үл ойлгослоос бол бидний хувьд бол нэлээдгүй гарч ирсэн. Гэхдээ тэр бол бидний хувьд бишэл биш. Бид цаанаасаа нэг нүүдэлчдийн тус байдаг болохоор ямар ч газар оршин тогтноож бас тэмдгийн арга эвийг нь болоод урагшаага явдаг. Явахдаа олон хүмүүсүүдтэй бид өөрсдөө үн цэнийг ойлгуулж тэр үн цэнээрээ бид цаашгаа амьдрч чаддаг. Ийм л бас нэг давуу тал биднэрт байсан. Бид нэр 93 онд анх Герман улсын Бисхофны ардын язгуурлын наадад анхлан тоглож байсан. Биднийг очиход хятад гэж биднийг бол гардаг байсан. Тэгээд нэг Дунаа морины нэг тийм олон нийтийн хэвлэлээр одоо бид дөрвийг морин хорийн дөрвөлэг юм байна. Энэ хятад гэдэг бичсэн. Хятад уран бүтээлчд хятадын язгуурлын хамтлаг гэсэн байна гэдэг. Тэрнээс болж бид нэг хятад гэдэг нэрийг бас цаанаасаа хүлээж авдаг учраас тэрийг хэвлэж гаргасан хийгээд бидэд гайд хийжсэн хүмүүс бас нэг гомдол лидер хэлж тийм ээ. Бид хятад биш. Энэний цаатал нөгөө германчууд чинь бүр нүдний орой дээр гараад та нар хятад биш юм бол ямар улс юм бэ? Та нар хээ юм бэ? Бид Монгол тийм Монгол бас байд юм уу? Бид нар бол хятадын Монгол, Оросын Монгол гэж мэднэ. Бид бас Монгол улс байд юм уу гэдэг юм асуулт хүрлээс яригдж байна. Тийм учраас бид бас Монгол улс гэдэг бидний 93 онд холбооны улсуудад хийсэн бүх тоглолтууд бол нөгөө нэг нийгэм солигдоод Монголыг дэлхийд дахин бүрэн танигдаагүй таньж мэдээгүй байсан тэр цаг үед бол бид бол маш том ардын элчийн үүргийг бол гүйцэтгэсэн гэж бол үзэж байна. Ардын дипломатичийн үүргийг бол манай ихшлэн хамтлаг бол үнэхээр хангалттай тэмдэглэсэн. Тэгээд жишээлбэл Итали тоглож байсан тоглолтын дээр Монгол улсын газрын зургийг болоод өгөөч. Монгол улсын газрын зураг тэр дэлхийн газрын зурганд байхгүй байсан гэж бодохоор бид нэр Оросын холбооны улс зөвлөлт социалист бүгд найрамдах холбоод улсын харьяанд тэндээсээ ерөнхийдөө бол 100% хяналтайгаар ингэж Монгол улс хөгжиж байсан байна гэдгийг бол айгүй тод харах. Тэрийг бид харсан. Өнөөдөр бол бас хурдтай өөрчлөгдсөн байна. Тэгэхээр бидний бүх анхдагч хийгээд тэр социалист нийгэмд олж авсан мэдлэгийг ардчилсан нийгэм чөлөө зах зээл, менежмент, маркетингийн ухаан руу хөрвүүлж энэ хоёр нэмэг холбоотой бидний бүх холбоо гүүр бол үнэхээр амаргүй байсан. Энэ хинч зааж өгөөгүй гэхдээ цаг хугацаагаар олж авсан дуршлаг юм байна. Аха. Тийм. Тэгэхээр ер нь бол бас Монгол хүнтэй анх удаа л хүмүүс уулзаж үзчихсэн үе байх нь биш үү? Бараг тийм ээ. Тэгэхээр их сон монголчууд Герман улсад оюутнуудаас илгээжсэн бас ганц энэ анхдаж ардын язгуурлын наадам биш урд нь олон ардын язгуурлын наадмууд явагддаг байсан. Бүгд найрт Монгол улсыг одоо төлөөлж улсын ардын дөвжгийн чуулга болон тухайн басын цөөхөл олон хөгжимчид бас тийш авч тоглож байсан л да. Тэгэхээр тэр хүртэл 1991-92 он хүртэл Монгол улс бол нөгөө талдаа ардчилсан бол социалист нийгэмлэгийн улсуудад бол Монгол улс гэж харагдах хэдий ч хөрөнгөтний улсуудад бол эдгээр бол Оросын хамааралтай Оросд байдаг Оросын Монголоор гэж ойлгохдаг байсан. Тийм учраас бие даасан Монгол улс гэдэг тийм ойлголт бол бас тухайн цаг үед бол байхгүйсэн байна гэж ойлгож болохоор. За тэгээд ингээд тоглолт хийгээд явхад хүмүүсийн одоо та нарыг хэр хүлээж авдаг байсан бэ? Ер нь ямар хөө байсан? Уур амьсгал, зэрэгтэл та бүхнийг одоо яаж өгтөж авч ирсэн? Үнэхээр энэ эвэртэй туул үзсэн юм шиг. Яг тэгэхээр бид нар мурах уураар Чайковскийг, бид Моцартыг, бид Битлсийг тоглодог байсан. Хос жавцсан дээр. Тэгэхэд тэндээс нь Монголыг төдийлөн биетаас улс гэж ойлгодгүй хүмүүс ийм талын нүүдэлчэд ирэнгүүтээ хоёрхан жавцсан дээр бидний нөгөө нэг дөрвөн уцтай юм дээр тоглодог юм чинь ингэж тэ мэржлийн хэмжээнд тоглож байна. Энэ ямар учиртай? Та нар яг яаж сурсан? Та нар бүгдээрээ ганц бие байх те гэж. Тэр ганц бие гэдгийн цаатал ганц бие хүн өөрөө дийлэх цаг зарцуулдаг учраас ийм өндөр хэмжээний амжилтыг өөртөө үзүүлэх боломжтой. Хань ижилтэй болоод амьдралд орчхоор бас тийм боломж бас байдаггүй гэсэн санаа юм байлээ л дээ. Тийм учраас бид талаар тэдний дүгнэн. Тэгвэл хятад давмгаалах хандлага айгүй ихтэй байдаг байсан. Хаач утсан ч гэсэн Монгол гэхээс илүү энэ ягаад ийм хятадын хүмүүс ийм гэдэг ингээд. Тийм учраас бидний бүхэл тоглож ирсэн дуу хоор хөгжим бүхэл цаг үе бол дандаа Монгол эх орноо төлөөсөн.
маш тонтын завсрал мэдэх тийм эрсдэлтэй цаг үе дотор явж байсан. Нөгөө тэгвэр нийгэм задарч байгаа учраас аян замд явахад эрсдэл аяг ихтэй. Тэр зам Орос улбаны улс бас задарсан байсан тийм ээ. Тэр ихтэл бид нэлээд амжилттай ажилласан манай ихшгэлэн хамтлаг. Дэлхийд Оливер Шанти гэдэг Португалийн хон тайж гэдэг. Оливер Шанти болохоор Далай лам багшийн одоо бүр ойрын хамгийн сайн түнш хөгжмийн продюсер гэхдээ Португалийн удам залгсан хон тайж гэж. Тэгэхээр саад хүмүүсийг болохоор юу Enigma-гаас хамаагүй том дэлхийд танигдсан компани. Бид нарт 20 гаруй настай хүүхдүүдтэй тухайн үед 20 мянган доош маркийн гэрээ хийгээд бид нэлээд том төсөлтөөр бид дөрвөлөө ажиллаж байлаа морин хүрээ дөрвөл маань. Тэр бол нөгөө ямар нийгмээс очоод ямар нийгэмд очичоод дараа нь ямар хөгжмийн урсгал руу орж юу тоглох гэж гэдэг чинь бас бид нарт. Тэр чинь сургалтанд байдгүй зүйл байхгүй да. Тийм. Тэгэхээр жилээ бид 4 машин аваад Германаас өвөл 11 сар гаргаад 4 машинтайгаа наашаага Нюрнбергээс Монгол хүртэл бид наашаа явсан. Залуунаас Остоо байлаа, би тоосог өвдөг байлаа. Аян зам хатуу байлаа. Орос улбаны улс тухайд задраад тэнд бол эрдээсээ хүний эд хөрөн хүний амьнаас бол их тийм чухал биш. Дээрэм тонол бол дээд зэрэгтэй гардсан. Тийм учраас бид биенээ хамтдаа хамгаалж явах зарим их том эрсдлүүдийг давж гаргах тий амь насанд аюул ухаан тэр нэг том урт замыг чинь бид бас туулж ирэхэд бас багхгүй том бэрхшээлүүд ингэж туулдаг. Энэ бол энэ амьдралыг өнөөдрийн энэ тайван тогтцсон амьдралын төлөө бид энэ хоёр нийгмийн хоорондох гүүрэн болж ингэж тэмцэж үйл дээ. Тийм учраас бид хүн бүгдээрээ Германууд аягүй содно. Тийм байна. Тэгэхээр ер нь бол германчууд ч бас өндөр соёлтой хүмүүс. Тэгэхээр тэр дуу аялгауг бас нэлээд их сонирхож исэн байх гэж бодож байна л их олон зүйлийг ер нь мэддэг хүмүүс шүү дээ цаатуулчин. Тэгэхээр ер нь ингээд язгуур урлагаас сурчлаад ингээд явж илаа. Ийм олон одоо асуудлууд үүсэж илээ гэхэд одоо бүртгэн хамтлагийн хувьд үсттэй тийм ээ. Одоо та бүхний энэ их шиглэн одоо энэ уянгийн хамтлагууд ерөнхийдөө бүгдээрээ энэ этно одоо жаз хэлбэрийн тоглолтоор тоглодог байсан юм уу? Одоо ер нь энэ хэлбэрийн урсгалын эцэг гэж нэрлэдэг байгаа ч анхдаг чинь тийм ээ. Тэгэхээр энэ ер нь юугаараа бас ялгаатай юм бэ? За ихшлийн хамтлаг маань ерөнхийдөө одоо мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг найруулж тоглодог. Өөрөөр хэлбэл зохиолч бүтээлүүдийг тоглоно. Тухайн үед үндэсний хөгжмийн зориулсан олон сайхан бүтээлүүд гардаг байлаа. Бас дээрээс сонгодог хөгжмийн бүтээлийг өөрсдөө найруулж тоглоно. Харин бүртэн хамтлаг онцлог юу гэхээр нь өрнөдийг үзэгчдэд зориулаад тентхийн хөгжмийн урсгал дээр өөрсдөө язгуур соёл өвийг шингээж тэр урсгалаар нь тоглож эхэлсэн гэсэн үг. Тийм учраас энэ дээр бол этно буюу угсаатны гэсэн үг даваад дараа нь хөгжмийн урсгал болох жазын элементийг этно жаз гэдэг энэ урсгалаар бид бас баггүй бүтээлүүдийг хийж Европ үзэгчдэд тоглож ингэж эхэлсэн. Бас нэг шаардлагатай юу гэхээр Монгол бүтээлийг Европчууд бол их тийм байгалийн удаан, уянгийн бидний хурдан бүтээл дээр их удаан сонсогддог, зөөлөн сонсогддог л доо. Тийм учраас одоо бидний хамгийн сонсох дуртай жалам хар гэдэг нэг гоё бүтээл бий дээ гэж боддог юм. Тий. Жалам харыг хэн сонсон, ямар ч монгол сонссон нүдэнд нь морд үзэгдэн морны төрөд баргаал тухан дээгүүр дахиад алгуулсан шүү дээ тийм ээ. Одоо дотоод хүч сэргээд ирэх жишээний. Тэрийг бол тэр германууд бол сонсоод яг бид шиг биш хүлээж авахгүй л дээ. Тийм учраас Монголын бүтээлээ бид нар та нарт гоё жалам хар тоглож өгье гэж сонсоход тэд нар чинь энгийн хүмүүсүүдний хүртэл бас хөгжмийн бүтэц дотоод задаргаануудаас аягүй сайн мэддэг, урсгалаа аягүй сайн мэддэг. Танай жалам хар бол бид тийм яг та нар ойлгож байгаа шиг тийм гоё цохилог бол биш. Энэ бол квадратны буюу хайрцагласан форм. Дээд нэг хэмнэлээ амар байнга давтагдаад байдаг бол харин бид эсрэг айгүй уйдахтай байна. Эндээс Монгол хүний сэтгэл зүй, өрнөдийн үзэгчдийн сэтгэл зүй бол бас харж болно. Тийм учраас тэр зориулж бас нэг иймэрхүү өөр шин төрөл зүйлийг бид эрэл хийлж бас нэг тэр язгуур угсаага бас нэг жоо өөрчлөх тийм шаардлага гарсан. Тэгээд Чингис хаан
ганган борлог зохицож олон бүтээлүүд гарсан нь босгол өлтөөгийн хувьд бол ялцгүй энэ чиглэлээр өөрсдөө бүтээлээ хийж өөртөө тэндээ тааруулж найруулах шаардлагатай байх учраас бус хамтлагуудаас арай өөр болсон гэсэн үг. Тэр нь хамтлагуудын одоо ингээ бие дааж уран бүтээлээ хийх, өөрийнхөө хөгжмөө урсгалыг сонгох, урсгалтай тохирсон ийм бүтээл найруулгуудыг тоглож этникийн хамтлагуудын одоо нэг хөгжлийн анхдж үйл шат эндээс өөрөөс уран бүтээлээ хийж эхэлсэн байна гэдгээр нь холбож ойлгож болно гэсэн үг л дээ. Тийм байна. Одоо сүүлийн үед бол яг энэ язгуур урлагийг олон улсад түгээж байгаа маш олон хамтлагууд бий болсон билээ шүү дээ. Тэр юу дараа бол тий хөсөгтөн гээл хамтлаг байж гин өөр бусад одоо сүүлийн үед бас Грэмми шагналд нэр дэвшээд ямар хамтлаг үлээ тэр чинь. Ингээд их олон хамтлагууд болсон билээ шүү дээ, тийм ээ? Яа, арга бэлэг гэж хамтлаг байгаа тийм ээ? Тий, арга бэлэг хамтлаг тийм. Алтай орог, домог гэх олон сайхан хамтлагууд бий. Тэгэхээр хамтлагуудыг хүмүүс этник хамтлагууд гэж шууд ярьдаг аахгүй да. Этник дотор бүгдээр ингэж орчиж байна. Энэ этник хамтлагууд гэж ярьдаг. Тэгвэл энэ дотор чинь этно фолк, баллад, этно рок тийм ээ? Этно жаз бас ингэ бүгдээр өөр юм гэсэн бас жаахан ялгаатай. Хооронд нь нэг савнд оруулах бас боломжгүй. Гэхдээ тоглож байгаа юм тустай өөр ийм хамтлагууд. Одоо жишээлбэл шүүлд алтай хамтлагыг гарлаа шүү дээ. Тий. Алтай хамтлаг чинь зөвхөн язгуур хамтлаг байхгүй. Өвлөө уламжлагч 14 гэж 4-өөс 14 үеийн. Гэтэл алтай хамтлагийг өсөлттэй хамтлагтай юм уу, домог хамтлагтай харьцуулах тохиолдлууд энгийн үзэгчд байдаг. Тэгэхээр хөгжмийн шүүмж Монгол улсад айгүй доторх хэмжээнд бас хөгжөөд ингээд тэр хөгжмийн шүүмж олон нийтэд ингээд хийгээд ирэх юм бол алтай хамтлагийн язгуур төрөл нь бусдаас юугаар ялгаатай? Хөсөлттэй хамтлагийн этно боллоо домгоос юугаар ялгаатай гэдгийг шүүмжлэгч бичиж явах хэрэгтэй да. Хөгжмийн шүүмж судлаач. Тэгэхээр ард түмэд их ойлголттой болно гэсэн. Одоо болохоор тэрний талаар ойлголт байхгүй учраас нөгөө этно гэдэг дотор бүгдийг нь оруулаад тэгээд тэр ялгаа англи зүгийн төдийлөн харахгүйгээр нийлүүлчихэд тэ шаарл бол Орос гэдэг юм болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ одоо 4-өөс 12 үеийн одоо өв тээгч нар гэсэн үг тийм ээ. Тэгэхээр чин тэр чи одоо нэлээ эртний одоо жишээлх юм бол биелгээ гэдэг бүжгийг гэхэд чинь тэр олон үеийн туршилт тэр тээж явж исэн одоо соёлын өв тээгч хүмүүс байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр их сонирхолтой юм аа. Тэгэхээр өвлөн уламжлагч, өв тээгч гэсэн хоёр утга байна. Тийм байна. Тэ. Өв тээгч гэдэг нь тухайн хүн дээр яригдчих байгаа асуудал. За. Бас өвлөн уламжлагч гэдэг юм ч бас өвлөн уламжлалт энэ дээр бас ойлгож байна. Гэхдээ ижил гутах гэдэг ойлгож болно. Уламжлагч гэдэг юм тухайн үеийг өв дээдсээр үе ураад үеийг хилжүүлээд тэгээд ингээд шав сургалтаар хөгжүүлж яадаг. Тийм учраас одоо 14 үеийн өв гэх юм 14 үедээ бүгдээрээ биелж байсан. Цаастаа ч гэсэн өв уламжлах юм байхгүй. Энэ өөрөө тухайн улсын энэ дотор оршиж байгаа. Тухайн хүн өөрөө хүнийг бол бус өв байхгүй гэсэн үг. Тийм учраас бид бус өвийг нэгдүгээр хайрлах гэдэг байна да Монгол бодлогоор. Уул бид бус өвийг хайрлах юм бол хүн хохирох бус өвийг биш хүнийг хайрлах юм бол тухайн хүн бид бус өвөө хөгжүүлнэ гэсэн санаа л да. Энэ дээр нэг ялгаа байгаа. Тэгэхээр өв уламжлагч буюу 14 үеийн өв уламжлалт үнцэн басаа тэр үеийг алгуугаар өвчсөн тийм үнцэнтэй зүйл. За тэгэхээр ер нь одоо энэ язгуур өв тээгчгээ сая ярьлаа. За тэрийг одоо үнцэнтэй юм байдаг юм байна гэдгийг таны ярианаас ойлголоо. Ерөнхийдөө энэ язгуур урлаг тэгэхээр дундаа энэ язгуураа гэсэн юмнууд чинь Монгол хүмүүст Монгол улсад одоо ер нь ямар хэрэгтэй юм бэ? Яагаад бид нар энэндээ одоо ач холбогдол өгөх ёстой юм бэ?
энэний талаар та бас ойлголт өгөөч манай энэ үзэгчдэд. Одоо чи тэр ярьж байна. Тий. Бас чи тэрийг Монгол харагдуулж байгаа хэл соёл, дээлний соёл бас чи тэрийг өнөөдөр ойлголцох ёстой тэр бүх соёлууд маань өөрөө монгол хүнийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр язгуур буюу аваад хайсан бол чи тэр бол нэг сайхан хоёр Аз, чи тэрийг Япон, Хятад, Вьетнам аль нэг талаар нь ойлголттой гаднаас харахад. Тэгэхээр тухайн улсын үнэт зүйл нь Оростой холбоотой тусгай тогтнолын хамгийн том чухал дагнаас. Газар дээрх улс орн тогтож байгаа үед тухайн улс орных нь том дагнаас нь соёл байдаг. Газар доорх баялагын тогтнож байгаа тэр дагнаас алтай байдаг. Бид өнөөдөр газар доорх баялагыг ухаж тэр алтай этнисийг хэрэг уудалж байгаа бол газар доорх баялагууд маань өөрөө ерөнхийдөө хөрс шороо хийгээд газрын хэвлээ өөрөө тагч тэр баялагыг бүтээдэг маш олон зуун жилийн асуудал үргэлжлэнэ гэсэн үг. Тэгвэл хүний улс орны хувьд энэ соёлыг хайхрахгүй бас энийг үл тоогоод тэр хашчих юм бол тэгвэл бид Монголоо алдах юм уу? Монгол улс оршин тогтнох боломжгүй болж байна гэсэн. Тэр үнэт зүйл амин сүнсэн тэр дотор байгаа юм. Тэгэхээр ер нь одоо Монголд тийм ээ энэ язгуур өв соёлоо мэдээ, язгуурын юм таны мэдээ гэсэн хандлага ер нь хэр байна? Энэ нэлийн гайгүй болж байна гэж би боддгийг. Таны хувьд юу гэж боддог вэ? Монголчуудыг шүүмжлэх ямар ч боломжгүй. Бид одоо язгуур өв соёлоо гээж байна, мартчихээн. Манай язгуур соёл одоо юу юм бэ? Мөхчэн ч юм уу ямар нэг байдлын эсрэг талаар нь энийг ингэжгээр авч үзэх шаардлага байгаа бол энэ бас маш өрөөсгөл асуудал болж хувирчих гэдэг. Яг тэгэхээр 1901 үед монголчууд нийтдээ нэг 600 орчим мянган хүн байсан ч юм уу те. Конституцийн судалгааг оруулах юм бол маш бага тоо байсан. Нийт монголчуудын 80% нь лам нар байсан. Монгол улсын оршихуй асуудал маш хүнд байсан. Гэхдээ бид баг хаадын бодлогын үеэс манж чингүрний үеийн бүхэл цаг хугацаа хэрэг оруулаад 650 орчим жил энэ их том соёлоороо бид өнөөдөр монголоор үлдэж чадсан байхгүй юу? Үлдэж чадсан юм чинь 650 жилд бид тийм хэмжээний маш их соёлыг гээсэн байхгүй юу? Биднийг Монголоос минь салахын тулд бидний тойрогжгүй хүү хийсэн. Бидний үзэж гараагүй эртний маш олон хөгжмийн зэмсэг, олон магтаал, нийтийн хамарсан нийтийн хамарт том өв соёлууд маань бүгдийг л өгөө хийсэн гаднаасаа. Гэхдээ бид оршиж чадсан юм чинь өнөөдөр монголчууд ийм асуудал ярих бол боломжгүй. Бид бол байгаа тэр язгуур. Гэхдээ байлаа гэд бид тийм их биш. Түүхийн хамгийн хүчтэй бүрэн улсын цаг үед байсан бүх соёлоодыг эргэж нэхэж бүгдийн завс хэрэг хэрэгтэй. Тэгжээж өнөөдөр 3 сая хүн Монголын үнэт зүйлийг бид тогтоож ирээдүйгөө бид баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол магадгүй дахиад нэг соёлоороо оролдоод, боловсрлаараа оролдоод тэгээд энэ язгуур өвөө төдийлөн ойлгохгүйгээр энэ чигтээ дахиад урагшаа явах юм бол явандаа бид өөрөө өөрсдөө бас мөхөөрч чадсан асуудал бас байж болно. Тийм учраас энэ бол маш чухал асуудалтай. Харин тийм байна. Тэгэхээр ер нь одоо манай энэ лайвыг үзэж байгаа хүмүүс маань бүгдээрээ ер нь бодож л байгаа л да. Хүн болгон өөрийнхөө язгуур ямиг мэдээ, таны ялангуяа энэ гадаадад амьдарч байгаа ээж аавууд бол хүүхдүүдтэй цааш нь одоо ярьж хэлж уламжлуулъя гэдэг тийм хүсэл сонирхол байдаг. За Монголд амьдарч байгаа монголчуудын хувьд ч гэсэндээ бас нэг тийм сайн яг мэддэг хүнээс мэдээлэл авчих гэсэн сонирхол бас нэлээд давмгай байна уу гэж би анзаараад байгаа юм. Энэ хийж байгаа зүйлийг маань хүмүүс дэмжиж үзэж байгаа хандлагаас би тэгж үзэж байна л да. Тэгэхээр ер нь бол яа харахгүй бид нар энэ язгуур юмаа мэдхгүйгээр цаашаа явна гэж байхгүй. Өнөөдөр 30 жилийн хугацаанд хөгжил нэлээд явагдсан гэж байгаа боловч нийгмийн эдийн засгийн талаас соёлын талаас бол харин ярих юм бол мэдгүй юм да би бол бас л 2000 оны ихээр л
соёл урлагийн сургуулийг төгсөжсэн. Тэгээ одоо соёлын менежерээр төгсөөд ингээд хүүхэд залуучуудын театрт анх менежер болж илаа. Одоо өнөөдөр эргээ харахад хүүхэд залуучуудын маань байхгүй шүү дээ. Тий. Тэгээ ингээ харахаар эргээд энэ нөгөө соёл урлагийн салбарын соён гэгэрүүлэх хүн ардаа одоо нөгөө тий урагшин одоо нөгөө чиглүүлэгч байх гэдэг тэр юм нь одоо нэг талаараа байхгүй алдагдсан. Монголчуудын бахархал гэдэг юм одоо хаана байна уу? Монгол үнцэн гэдэг юм хаана байна уу гэдэг 30 жилийн дараа одоо л хайж судалж байгаа юм чигээр ингээ яригадаад байгаа нь бас нэг бодлын хитрхийг хаан хандсан болов гэдэг нэг тийм юм хийж ин харуулж ийн л та. Гэхдээ яах вэ? Бид нар одоо тань шиг ингээ те өв соёлоо түгээгээд байгаа ийм хүмүүс байгаагийн буйнд бас нэг монголоо гэсэн сэтгэлтэй ард түмэн байгаагийн одоо тий гавьяад өнөөдөр бид нар эргээд монгол гэдэг зүйлээ яриад монгол гэдэг газар нутгтээр амьдраад ингээд байж байгаадаа бол бахархах хэрэгтэй гэж би боддог. Тийм тэгээд өргөжлүүлээд ярихад та одоо жишээ нь ингээд барууны орнуудаар ингээд өөрийнхөө өв соёлыг сурчлаад ингээд явж байхдаа ерөнхийдөө их юуны киноны ялангуяа юу яасан бэлээ штэ баримтат киноны зохиолуудыг их хөгжмийн зохиолуудыг их бичсэн байлээ. Тэ шар нохойн там гэдэг киногоор та Америкийн нэгдсэн улс Америкт зохиогддог тэр Хэмптоны юу лөө тийм ээ? Тэ Хэмптоны шагналыг хүрчээсэн тэр талаараа та бас яриач ер нь тэр үед ямар байв. Тэгээ бас тэр Германы финанс тоглуулагчдын одоо тий одоо тэргүүн игнэний бас байрыг эзэлж ийсэн байлээ. Тэр талаараа бас дурсаж ярьж. Тэгэхээр Европын зах зээл чинь өөрөө Европ холбооны улс бүгдээрээ маш хүчрхэг хөгжилтэй маш олон сая хүн зүгээр Герман улсыг аваад үзэхэд тэнд 80 сая хүн байхгүй даа. Тэгээд Европ холбооны улсуудыг аваад үзэхэд тэнд хэдэн зуун сая хүний зах зээл. Ийм олоола тэгээд ийм өндөр хөгжилтэй үед тэнд бол маш өндөр хэмжээний зах зээл үүсэж байна. Өсөлтөө маш өндөр хэмжээнд үүсэж байна гэсэн үг. Тийм учраас бид нэр бас улсад ажиллаж амьдрах өөрсдөө Монгол улсынхаа өв соёлыг энд төлөөлөхөд айгүй тохиромжтой гоё хөрс бол байлаа. Тэгээд түүний нэгэн бол миний оны хөгжмийг бичих тэр шалтгаан бас Герман улстай бүрт хамтлагийн байр суурь хийгээд бидний уран бүтээлийн тэр дотоод дүрслэл тэр философи өөрөө түүхэн сэтгэвтэй бас Монголын нүүдэлж авахыг бас илэрхийлэх тийм боломжтой тийм бүтээлүүд аялгауны байсан учраас энэ саналууд бидэнд ирсэн байх. Тэд ойлгож байгаа нэг 4-5 киноны хөгжимд оролцсон. Иргэд бол бүгдээр бол маш амжилттай байсан. Тэгээд сүүл хамгийн ихэнд бол тэр Эдийн тэмээний нулимс киноны хөгжим дээр бол тэр манай сангид орж байгаа урлагийн говийн сэтгэлийн хөгжмийн зохиолч сангид орж байгаа тэмээж ээж бүтээлийг албан ёсоор зөвшөөрлийн дагуу бүрт хамтлаг энэ ийм хөгжмийн бүтээл болсон л доо. Гэхдээ гол хөгжмийн зохиолч маань сангид орж байгаа гэдгийг бол бүгдээр бас ойлгох хэрэгтэй. Тэгээд дараа нь үүнээс шар нохойн там киноны хөгжим. Шар нохойн там киноны хөгжим нь өөрөө яг нүүдэлчдийн асуудлыг бол хөндөж байгаа юм. Энэ дээр Европын сэтгэлгээ юу гэхээр би ч гэсэн Европт 15-6 жил амьдрахад надад байдаг зүйл нь өдөр болгоны одоо нэг захианы хайрцаг. Тэрийгээр ирж байгаа тэр олон юуны өр нэхэмжлэл байрны одоо өнөөдөр бид нар язгуураа ярьсан Монгол сэдвэр соёл судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Гампүр бахтайгаа ярилцж байгаамаа. За тэгээ Гампүр бах маа сая ярьж ин л да өөрөө бол Герман улсад 16-7 жил амьдарсан олон улсад өөрийнхөө язгуур соёл урлагаанд түгээн дэлгэрүүлж ийм үйлийг хийж явж исэн хүн байгаа. Тэгээд гадаад оронд амьдрахад ямар байдаг вэ гэдэг талаар тий бас нэлээ их мэдлэгтэй гэх юм уу тий өөрөө амьдарч үзчихсэн болохоор ерөнхийдөө барууны орчин ямар байдаг вэ гэдгийг мэдж байгаа. Монголчуудын сэтгэлгээ ерөнхийдөө олон улсад энэ гадаад өөрийнхөө уран бүтээлийг туурайд явхад ямар одоо бэрхшээлүүд, давуу талууд ер нь юу байдгийм бэ гэдэг талаар бас ингээд нэлээд сонирхолтой зүйлүүдийг бид нарт ингээд ярьж өгж өөрийнхөө нөгөө түүхээсээ хуваалцж байгаа юм л да. Тэгэхээр яа харга байхгүй энэ шижгэнсэн 20 эдтэй наснда ингээд гадны оронд
өөрийнхөө соёл ургийг сурталчилж явна гэдэг бол бас нэлээд их тийм одоо тий амаргүй даваа байсан баха. Тэр үе бол 2000 оны их шүү дээ. Тий. Тэгэхээр одоо эргээ бодохоор зэрэг энэ олон сайхан өнөөдрийн энэ сайн уран бүтээл хийгээ явж байгаа энэ хамтлагууд чинь олон сайхан этно хамтлагууд байна. Түүнчлэн одоо энэ хүү хамтлаг гарч ирсэн байна тий. Тэгэхээр энэ хамтлагууд маань бүгдээрээ ямар нэгэн одоо тий эхлэлтэйгээр дараагийнхаа юмнууд ингэж явдаг гэж би хувьдаа ойлгодог. Тэгэхээр тэр юмнуудын эхлэлийг магадгүй энэ олон залуучууд тий 20 хэдэн жилийн өмнө тавьсан байна. Түүн дээр улбаалаад олон монголчуудын маань хамтлагууд язгуур энэ юмнууд ингээд үргэлжилж ингэж явж байгаа юм байна гэдэг энэ юмыг эндээс харж болж байгаа юм. За тэгэхээр би энд өөрийнх нь одоо сая ярьсан юуг та бүхэнд үзүүлэе гэж бодож байна. Хамтлагийн одоо нэг ай тийм ээ ямар тэр энгийн нулимс энгийн тэмээний нулимс гэдэг баримтат киноны аяыг би эндээс та бүхэн тавьж үзүүлье. Тэн дээр бол ерөнхийдөө бас сонирхолтой байж магадгүй гэж үзэж байна л да. Аяыг нь та бүхэн сонсоод үзээрэй. Тэгээ тэнд ер нь ямар ая
Сэнгийн түмээний нулимс гэдэг одоо Оскарын шагналд нэр дэвшижсэн киноны дууг одоо сая сонсцоолоо. Тэгэхээр энэ баримтат киноны хөгжмийн найруулгыг бүхэн хамтлагийнхан ингээд хийсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд түрүүн хэлжсэн тэгээд хамгийн гол нь ингийн тэмээний нулимс шарныхон там эдгээр баримтат кинонууд Европт юугаар хийх гоё үнцэнтэй тэд нар яагаад ийм бидний нүдэн дээр ингийн мөртлөө ийм кинонууд хэмжээнд ингэж алдартай байгаа юм бэ гэдэг юм асуудал байна л да. Ингийн төдөл олж харж чаддгүй тэрийг тийм их чухал үнцэнтэй зүйл тооцохгүй байдаг зүйл штэ гэж бас авч үзэх тохиолдлууд байна. Тэгвэл энэ дэлхийн хэмжээнд байгальд хамгийн ойр хамгийн ээлтэй бас ийм арт хүн байна. Энэ Монгол ямар ч мөнгөгүйгээр амьдарч болно, ямар ч шатхуунгүйгээр амьдарч болно, ямар ч бичих цаас баримт
амьдарч болно. Бид нар гэрт амьдарч малаа сүргэж जैन. Тэгээд тэмээгээ мөө нэг тэргээрээ хөдлөөд 4 цагийн 4 удирлаа нөөчж जैन. Энэ бол иргэдэд хүн төрөлхтний хамгийн агуу аз жаргал энэ. Тэдгээр хүүхдүүд нь байгальтай тоглож जैन. Байгалаас эхлээд таньж мэдж जैन. Хүнд хүчээр бүх хүнд эрүүл чирэг байна, хурдтай байна. 5-6 настай тэд бүгдээрээ аль хэдийн хүн болцсон байдаг юм байна. Гэтэл бид нар яагаад ийм бичиг цаасны хууль дүрм журмны дарангуйлд ороод эрх чөлөөг ийм болчих вэ гэдэг ийм асуудлууд энэгээр дэлхийд дахин тавигдаад байгаа гэсэн үг. Тэгэхээр бас их сонирхолтой өнцөг гарч ирж байна, тийм ээ? Энд хүн аль хэдийн хүн болцсон байхад бид нар энд юм. За яг хөө тийм сонирхолтой байдлаар бас таниулж ингэж явна гэдэг бол үнэхээр гайхалтай л да. Тийм. Тэгэхээр бидний амьдрал чинь хүүхдийг багаасаа амьдралд нь бэлдээд, байгальд нь бэлдээд, бие даах чадрын суулгаад тэр хүүхдүүд бүгдээрээ аав ээжтэйгээ их ойр байгаад бүх бэрхшээлийг туулаад тэндээс авсан мэдлэгээрээ цаашаа үргэлжлээд амьдралаа аваад явж байна. Харин өндөр хөгжилтэй мөн хөгжингүй улсуудад бол хүүхдийн эрх гэж яригдж байна. Хүүхдүүд тусдаа өөр эрхтэй байдаг юм байна. Тухайн нийгэмтэйгээ холбосон хөгжилтэй болсон. Тэгэхдээ эцэгтэй байгальд очиод яг амьдралаа ихэд бол монгол хүүхдүүд бол ямар тааж галаа асаагаад цайгаа чанаад махаа чанаа хоолыг идчихдэг бол тэд цахилгаан байхгүй учраас яаж амьдрах тэр дархлаа байхгүй байна гэсэн. Энд нэг хүний амьдрах дархлаад холбоод их олон нарийн тэрийг соёлонд тэтгээд өгсөн тийм соёлын дархлаанууд бас яригдах гэдэг юм л да. Тийм учраас их зөрөө байхаа угаасаа. Харин тийм байна. Тэгэхээр зэрэг яа харахгүй байхгүй бас нэг одоо ингээд Монголдо байхад бол нэг мэдэрдэггүй байсан тийм зүйлүүдийг би ч гэсэн одоо энд ирж амьдрах хугацаанд мэдрээд байгаа байхгүй юу. Одоо нэг сонирхолтой юм ярих юм бол сая нөгөө нэг энэ коронавирус гарснаас болоод хүн болгонд юу яалаа л да. Дэлгүүрт нөгөө маск байхгүй тэгээд одоо энэ гарын жил эдэр дуусаад ер нь юм жоох хэцүү байхад юу яасан хүнсний цуглуулах гээд ороход тэр хүнсний дэлгүүр дотор бол ийм жижигхэн цагаан биднэрийнхаар бол нөгөө маск хийдэг маарлыг нөгөө алчуур болгоод ингээд тавьсан байж байгаа. Миний санаанд юу орж ирсэн бэ гэхээр гадаа маск одоо зарахгүй байгаа юм чинь би ерөөсөө энэ маарлыг аваад маск хийгээд зүвчий гэдэг санаа надад бол орж ирсэн. Тэр тэгээд танаас бид нар нэг юм хэрэглээд одоо юмхнаар юм хийгээд сурцсан бас нэг тэр юм маань маск оёх хэмжээний юм бол байж л ах юм байна л гэж би бодож байсан. Тэгээд юмыг харлах өнцөг арай өөр байдаг. Ерөнхийдөө бас орондоо их нийлдэггүй ягаад ч монголчууд нэг юм юмыг томоор харчаад идэв шиг байгаа маа нэг детальчилж биш. Бүгдээ альва асуудлыг шийдэх сэтгэлгээтэй. Тий. Дөрөмд мөө нэг дөрөм журамд баригдаад энэ тех ёстой. Одоо жишээлбэл машин эвдэх юм бол заавал засварчин хүрчээж наадахын чинь мэргэжлийн хэмжээнд бүх асуудлыг хариуцлага шийдэх ёстой гэдэг машиндаж гар хүрэх хэрэггүй. Ганц кабель хүн дээрээ дасахгүй байхад тэрнээс болоод машины сервис дуутах тохиолдол Германд бол зөндөө байдаг л дээ. Жохон юмнаас тийм ээ хариуцлагатай холбоотой. Монголчууд ямар ч асуудал тохиолдсон ч гэсэн биетэйгээ тухайн асуудлыг эрэл хийлдэг, шийддэг, бэрхшээлийг давж гаргаж явуулдаг. Тийм учраас монголчуудын энэ сэтгэлгээ өнөөдөр байгальд бол маш хэрэгтэй. Хоёрдугаарт байгальтай илүү их ойр байгалийнхаа эрчим хүч дотроо байдаг. Бидний бүх соёл бүгдээрээ байгалаа хайрлаад хамгаалсан тийм соёл байдаг учраас коронавирусын дэгдэлтийн үед ч гэсэн нийт монголчууд хүртэл өнөөдөр дархлаад байгаа тийм ээ. Ингээд бас байж ингээд бас энэ чинь байгальтай ойр байсны л нэг давуу тал. Тийм ээ. Тийм. Үнэн. Харин тийм байна. За тэгээд ер нь бол бас монголчуудын талаар дэлхийн нийтэд одоо ийм ойлголтууд бол сүүлийн үед нэлээд бат өсөж байна л да. Энд соёл урлагийг түгээж явж байгаа та бүхний маань одоо өр нөлөө их байгаа. Улмал хүмүүс Монголыг сонирхдаг болж байна. Улмал хүмүүс Монголын тэр түүх соёлыг бас ингэж үзэж ер нь одоо тэрний төлөө одоо тий зорддог ингэж тэмүүлдэг ийм сэтгэлдлүүд зөндөө болсон байна. Тийм группүүд одоо Facebook группүүд зөндөө байх шүү дээ. Тэгээд энд бол мэдээж хэрэг тэр нөгөө хүү хамтлагийн өөрөг нөлөө зөндөө бас байгаа л да. Тийм тэрийг дагаад энэ соёл урлагийг маань дагаад язгуур эмийг маань дагаад өөрөө тэр хүмүүсийн соёлыг сонирхох, Монголыг сонирхох энэ юм бол нэлээх болж байна. Тэгэхээр манай Монгол
монголчууд минь ээ өөрснөө одоо бас эндээ эзэн байх хэрэгтэй гэдэг нэг тийм хариуцлага гарч ирээд байна тийм ээ. Хүү хамтлагийн олон улс дахь амжилт бол монголчуудын язгуур өв соёлыг дэлхийд дахин тунхаглаж, зарлаж өгсөн маш том амжилттай байна. Хоёрдугаарт бид Монгол улсынхаа тухай, язгуур өв соёлын тухай, магадгүй монгол хүний тухай бодох юм бол ганц Монгол улсын хэмжээнд биш, Монгол угсаатны хэмжээнд бодож явах хэрэгтэй. Биднийг өнөөдөр Монгол улсын хэмжээнд бие даах энэ хэмжээнд байх бас нэг шалтгаанууд нь бусад Монгол угсаатнуудын өнөөдөр оршин тогтнож ирсэн. Тэр бүхэн чинь бүгдээрээ нийлээд бид нэг цул цөм байгаа юм. Монголын одоо Монголыг төлөөлөж олон улсын хэмжээнд тоглож ирснээр маш олон монгол угсаатны баярлуулж байгаа. Тэр цэма орондоо төдийлөн тоогддгүй морин хуурын, хөөмөний, тэр язгуур хувцс, тэр язгуур шинж агуулга, тэр монгол хүний сүрж авахыг хуу хамтлаг дэлхийд гаргаснаар Монголын дэлхий олж харж байгаагаар бидний үн цэнд бас олон улсын хэмжээнд гоё үн цэнтэй болчлаа гэсэн үг. Нөгөө тэгвэр дэлхийн хэмжээнд тэдний тоглолт эргээд Монголын язгуур үеийг тэдэд таниулснараа Монгол улсад сайхан товшуур сурах, морин хуур сурах, хөөмөлд сурах, хархилд сурах, бас тэр стил төрөл зүйлд нь тохирч тэр бүтээлийг хийх олон хүмүүсийн сонирхол монголчууд руу зөвлөснээр Монгол бас давхар эдийн засгийн импортын аюул олон том давуу талуудыг үүсгэж байгаа. Тийм учраас энэ жилийн үед бас нэлээдгүй урт удаан хугацаанд бас язгуур урлагийн тэнхимийн хөтөлбөрийг өөрийн биеэр бас хийж Монгол улсын боловсролын дээд хөтөлбөрт нь албан ёсоор оруулаад тэгээд үндэсний Монголын итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр нь бүх шатлалаар нь оруулаад баталгаажуулж байна. Гэтэл биднээс зах зээл Монгол улсын хэмжээнд юу вэ гэж бид өнөөдөр бодож байна. Монгол улс. Харин би юу бодож байгаа гэхээр хунхур бишээ хүү хамтлаг дэлхийн хэмжээнд ямар том орон зайд үйл ажиллагаа явуулав тэр орон зай дотор язгуур урлагийн танхимын ирээдүйн Монгол улсын угсаатны хөгжим судлалын орон зай, судалгааны орон зай тэндээс бас оюутан солилцоо олон том асуудлуудыг шийдэх энэ том суурийг хүү хамтлаг тавьсан би бол хувьд бол маш их баяртай байдаг. Тийм учраас бүх хөдөлж байгаа юм бүгдээрээ цаана үн цэнтэй байдаг. Тэр үн цэнийг бол бид бүгдээрээ мэдэж, бүгдээрээ нэг чиглэлд бас харж биенийг хайрлаж явахгүй бол бид цөөхөн монголчууд дөнгөж арай хийж 3 сая хүрлээ. Тийм ээ сая хүрэхгүй хугацаанаас бид эндээ маш баярлах хэрэгтэй. Бас их хэмжээнд Монголыг бүтээж ирсэн Монголын бүх өв соёлд гүнээ талархах хэрэгтэй. Тэгээд цаашлаад энэ бүх үнэт зүйлүүдээ бас бүгдээрээ гоё ингээд эзэмшээд учрыг нь ойлгоод өөрсдөө бас дахиад Монгол болох хэрэгтэй. Энэ бол маш чухал. Тийм учраас бүх хүн бүгдээрээ үедээ холбоотой байна. Дэлхий Монголыг олоод авчлаа. Тийм учраас бүгдээрээ бас хариуцлагатай байх шаардлагуудаа бид нарт бас харагдана гэж тийм. Тэгэхээр одоо бид хоёрын ярианы сэдэв бол энтэй уялдаад одоо эртний тийм ээ нүүдэлчдийн эртний хөгжмийн зэмсэг байдгийн байна гэдгийг гаргаж ирсэн нэг онц сонирхолтой нэг зүйл байгаа шүү дээ. Одоогоор бол Алтай ятаг гэж нэрлээд байгаа. Энэ хөгжмийн зэмсгийн талаар ярилцъя гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь бол саяхныг болтол одоо тий эртний тийм хөгжмийн зэмсэг Монгол улсад байдаггүй гэдэг тийм талаар бол ойлголт бас бага байсан юм билээ. Тий. Тэгээ ер нь бол эртний хөгжмийн зэмсэгтэй нүүдэлчид бол хөгжмийн зэмсэгтэй байсан гэдэг нь судалгааны одоо нөгөө зүйлүүд дээр эрдэмтэн судлаачдын дунд бол тийм яриа хандлагууд ингээд байгаад идэг боловч яг одоо ингээд баримттай гаргаад тавиад одоо яг ингээд эдийн засгийн эргэлтэнд оруулаад одоо ингээд явж байгаа тэр зүйл бол бас их ховор байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зүйлийг ингээд бий болгоод тэрийг ингээд гаргаж ирээд тавьсан хүн нь одоо энэ Гампур ах маань байгаад байгаа юм л да. Тэгээ бидний дараагийн ярианы сэдэв бол ерөнхийдөө Алтай ятгын талаар ингээд яригдах юм байгаа. За тэгээд Гампур ах маань бас энэ талаараа судалгаагаа хийгээд явж явах явцдаа юу болсон одоо тэгээд ер нь ямархуу байдалтай цаашаа ингээд байх юм бэ гэдэг энэ өөрийнхөө хийж байгаа үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар ингээд ерөнхийдөө бид нарт ингээд ярьж өгнө гэж бодож байна. Одоо тэр хооронд би бас та нартаа бас нэг сонирхолтой
энэ өөрснийх нь хийсэн сүүлийн уран бүтээлийн юмнуудаас үзүүлээ. Манай хүн манаас энэ гамбруу найруулагч маань бас өөрөө юу байсан байж байгаа л да. Энэ судалгааны материалуудаа олон улсад тэгээд энэ янз бүрийн тийм юун дээр илтгэлүүдийг тавиад ингээ явж байгаа. Тэгэхээр гамбруу хаа сая нэг Алтай ятгын талаар ярьж илаа. Тэгээд энэ та энэ Алтай ятгын үүсэл тэгээд гарвалын тухай монголчуудад эртний нүүдэлчин монгол хөгжмийн зэвсэг байсан юм а гэдэг талаар манай үзэгчдэд бас нэг сонирхолтой яриагаад дэлгэнэ үү. Окей. Энэ тал дээр бол би бас сүүлийн 6 жилийн судалгааны ажлыг хийгээд энэ жил бас баггүй амжилтандаас хөрлөө. Суур судалгаануудаа бүгдийг амжилттай хийж дуусглаа гэж хэлж болохоор байна. Тэгээд би одоо Алтай ятгтай холбоотой нэг танилцуулгыг бас энэ дээр бас хийчихье гэсэн бодолтой байна. За. Энэ хооронд чи ганц хоёр юм ялчээ. Би одоохон эндээс танилцуулгаа тавьчих юм. Тэгэхээр энэ Алтай ятг бол яасан бэ гэхээр анх олдсон газрын тухай одоо тий яагаад энэ ятг ингээд энд хурж ирээ судалгааны зүйл болвоо гэдэг дээр бол бас нэгэн их зүйлүүдийг гамбруу ах маань ерөнхийд нь ярих баха. Миний хувьд бол нэг сонирхолтой санагдж байгаа ганц хоёр юмыг ярих гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг энэ 1400 жилийн өмнөх тэр аялгауг хөгийг эргэж сонсно гэдэг бол монголчууд бидний төдийгүй одоо тий дэлхийн хүн төрлөختөнд бол энэ бол одоо анхны зүйл буюу их сонирхолтой шинэ зүйл болж байгаа гэдгээрээ энэ агуу зүйл байгаад байгаа. Тэгээд энэ олон одоо манай тухайн үеийн одоо гадаад хэргийн яамны сайд байсан болдгоо тэгээд мөн соёл шинжилгээ ухааны яамны сайд байсан, соёл шинжилгээ ухааны боловсролын тий аялал жуулчлалын яамны сайд байсан, оюун гэрэл гуай эдэргээ тэгээд жанцсан морууга хөгжмийн зохиолч их олон хүний нөгөө сэтгэгдлүүд байгаад байгаа юм л да. Тэгээд тэр сэтгэгдлүүдийг ингээ харж байхад бол их сайхан зүйлсийг ингээ бичиж тэмдэглэж үлдээсэн юм байлээ. Тэгээ энэ нь бол хоёр орны одоо герман судлаачид германчууд одоо олсон олдвраа явуулаад тэнд бас нэг судалгаа хийгээд тэгээ эн чинь герман монголын хоёр орны археологчид болон судлаачид одоо энэ соёлын судалгаа хийж байгаа хүмүүс энэ бүх хүмүүсийн олон хүний уран бүтээл хөдөлмөрийн үр дүнд ингэж гарч ирсэн энэ зүйл байгаад байгаа юм. Тэгээ тэрэн дээр ингээ харж байхад бас их гоё манай сайд хэлсэн байсан л да. Боловсрол соёл шинжилгээ ухааны аялал жуулчлалын яамны сайд байсан оюун гэрэл боодод харах байхгүй мөнх хөх тэнгэрээс ирсэн хөгжим юм аа гэж энийг хэлсэн байсан. Тэгэхээр энэ бас үнэхээр бас биднэрт өвөг дээдсээс нь цагаан аваад ирсэн энэ үнэтэй зүйл өв соёл минь юм аа гэж би дотроо бол бас бэлгшээн бодож байгаа юм аа. За тэгээ гамбруу ухмаа цааш нь яриагаар үргэлжлүүлээ тийм ээ. Одоо энэ дээр танилцуулж байгаа тэндэг сайхан төр байна. Гэж хэлдэг. Тодруулбал Говьд аймгийн Манхан сум Жарлан хайрхны өмнө гэдэг. Энэ аман дээр энэ цэнхэр тэмдэгтэр бол нөхөн хад гэдэг. Эндээс бол энэ хөгжмийн олдор маань олдсон. Тэгээ энэ дээр бол гурван тийм цувраа дэл чөлөө байгаа. Энэ гол хэсгээр амсраа өгт дандар хоньоос өргөж явж байгаад энэ Жарлан хайрхны хөгжмийн олдорыг анх олоод энэ хажууд нь зогсож байгаа түүхэн багш инхтөрд одоо танилцуулсан. Эндээс бол дэлхийд танигдсан маш том археологийн шинэ нээлт бол эхэлсэн. Тийм учраас 2008 онд Герман танилцуулгаар явуулсан байгаа. За энэ зураг дээр болохоор намсрын дандар тэгээд түүхч инхтөр түүх археологийн шинжилгээ ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хоёр ажилтнтай ингээд яг тэр өдөр авахулсан 2008 оны 6 сарын 26-нд авахулсан зураг. Бүх зураг бүгдээрээ өөрийн хөвгтэй. Тийм учраас энэ дотроос би харах юм бол энэ хөгжмийн олдвор. Энэ хэрвээ олдоогүй бол маш харамсалтай. Гэхдээ олдсноороо эртний нүүдэлчд ямар шиг хөгжмөнтэй байсан бэ гэдгийг бол өнөөдөр илэрхийлж байгаа. Энэ хөгжмийг үнд цэнтэд оруулж байгаа хоёр зүйл байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол нэгдүгээр өрөөний бичгийн тусгалтай хүзүү царыг дамнасан 60 тэмдэгтээс бүрдсэн энэ өрөөний бич буюу
эртний бичсэн маань газар тэнгэрийг аялуулан дуулагч яялагч күүн буюу туйлч чүрээгийн туйлсын бичээсэнд бол байсан. Тийм учраас энэ бол нүүдэлчдийн туйлсын хөгжим байжээ гэж. Нөгөө төгөр энэ царныхаа доод хэсэгтэр болохоор ийм ан хоморгыг харуулсан юм зурагтай. Энэ аль аль нь нүүдэлчдийн соёл, тийм ээ. Тийм учраас энэ хөгжмийн зэмсгийн утга соёлын үнэт зүйл нь энэ хоёр юм байгаа. Энийг дахиад сэргээснээр энийг дахиж сэргээхийн тулд энэ их боловсрол дээр ажиллалаа л та. Гэтэ миний судалгаа бол маш урт судалгаа учраас би бол маш их товчлоноо. Та нарт маш ойлгомжтой болохын тулд их боловсрол угаасаа ийм хөгжмийн зэмсгийн толгой номон хүзүү цар гэсэн 3 хэсгээс бүрдсэн бүх нөх сорив энэ тэмдэгтүүд дээр системийг нь зохиож бүтээж энэгийн хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдгийг хөгжлийнх нь асуудал дээр дахин сэргээгдэх асуудал дээр миний гол судалгаанууд явагдсан. Тэгээд энэ хөгжмийг бол бас амжилттай сэргээсэн. Тэгээд амжилттай сэргэснээр энэ хөгжим маань яг ямар хөгжим байсан бэ гэх юм бол эртний нүүдэлчдийн туйлсын хөгжим. Андуран дуу гэдэг ийм хөгжим байсан. Иймэрхүү байдлаар сэргэж байна. Энэ бол энэ хөгжмийн зэмсгийн анхдагч загвар нь ийм байгаа. Энэ дээр ойролцоогоор одоо олон нийтэд хүрэхийн тулд энэ хөгжмийн англи зүй хувьд бол бид бас багагүй хугацааг одоо зориулаад энэ хөгжмийн англи зүй бас тодорхой болгосон чинь энэ хөгжим маань олон улсын угсаатны хөгжим судлалын хэмжээнд өнцөг татварын төрөлд ордог юм байл л дээ. Өнцөг татварын төрөлд орсноороо энэ доторх өнцөг татварын төрөл дотроос нүүдэлчдийн ийм 5 хөгжмийн зэмсэг байна. Энэ нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг маань 3000 жилийн түүхтэй ийм хөгжмийн зэмсэг юм байна. Тийм учраас бид энэ англи зүйдээр бас нэлээд гол судалгааг өгөөд энэ нүүдэлчдийн хөгжмийн зэмсгийг бид тусдан энэ англиас нь гаргаад 322-ийн 13 гэсэн ийм англи зүйлийн хөгжмийн зэмсгийг оруулж судалснаар өнөөдрийн Алтай ятгар маань дахиж сэргсэн гэсэн үг. Тийм байгаа. Энэ Алтай ятгар маань одоо ойролцоогоор нэг 8 зүйлд нийт 300 орчим бүтээлийн судалгаа хийгдсэн. Цаашид энийг хөгжүүлэх боломжтой холдоо татлагын төрлийн бүтээлд илүү их гоё зөгтөг ийм хөгжмийн зэмсэг. Алтай ятгыг дахин сэргээснээр туйл болон эхлийн хоорондох орон зайг энэ Алтай ятгар маань нөхдөг гэсэн үг. Нөхж гаргаж ирж байна гэсэн санаа. Нөгөө тэгвэр Монголын эртний туйл өвг туйлс тэр тусмаа хөх бодон туйл болон алтан ундраг туйланд энэ андуран дуу хөгжмийн талаар бас өгүүлсэн байдаг. Тэр нь юу гэсэн санаа вэ гэх юм бол айс намуун цаг ирж андуран дуу хөнгөнвэ гэж ариун хүүхд дэлгэрэх гол шалтгаан нь 2008 онд болсон энэ жаргал тайрхны хөгжмийн олдвор юм байна. Энэ хөгжмийн зэмсэг олдсноор ариун хүүхд дэлгэрч дахиад монголчуудын энэ ариун хөгтэй холбоотой энэ өв соёлтой холбоотой бас нэг нь эрүү үе эндээс бас нэг цаашаа хөгжих боломжтой. Энэ нь язгуу урлагтах Алтай ятгах өөрийнх нь бүр зэмсгийн орон зай юм а гэж ойлгож болохоор тийм учраас Алтай язгуурын соёл руу н оруулаад Шинжаа уугуур порталын торгуудууд Дээд Монголын зэрэг тэнгэрүүлийн өмнөх монголчууд тий урд оршин сууж байгаа монголчууд. Алтайг дагсан ойрд монголчуудын соёлоодыг судалсны үндсэн дээр Алтай ятгаараас нэлээд олон хөгжмийн судалгаануудаас явагдсан. Тэгээд Монгол угсаатны нийт 70 гаруй бөвөн дууны судалгаас явагдсан. Өөрөөр хэлбэл энэ ариун хүүгийг энгийн ээжнэр бөвөн дуу тоглож сурах хэрэгтэй байна. Язгуу урлагийн өв уламжлагчид энэ дэр тоглож сурснаар хөөмийг бас хөгжүүлэх хэрэгтэй байна. Туйлс магтаалаас хөгжүүлэх хэрэгтэй байна. Бас нэг яриад байгаа этник хамтлагуудын ритм хэмнэл хийгээд түүнд хамаарах тэр орон зайг Алтай ятгах маш гоё хөгжүүлэх хэрэгтэй. Энэ өөрийн гэсэн орон зайтай, өөрийн гэсэн эзэнтэй ингэж дахиж сэргээгдсэн ийм хөгжмийн зэмсэг. Тэгээд энийг би бас та нарт хэрхэн яаж тоглодгийг бас танилцуулж бас болно. За тэгээ. За энэ манай үзэгчид бол их хаттай 1400 жилийн тэртег тэр гоё хөг аялгауг өнөөдөр ингээд сонирхож байна. За ингээд гам хуруу ах маань биднэрт аялгуулж тоглож үзүүлнэ. Би эхлээд хүнд Алтай ятгахыг яаж тоглох боломжтой вэ гэдэг талаар нэг тайлбарлаад тэгээд тэр ингэ ойлголтыг нэг тайлбарлая тийм ээ. За тэгээ. За маань ерөнхийдөө ийм хөгжмийн зэмсэг байгаа.
Энэ хүүхдүүдийг 6 шавхцтай ингэж яаж болохоо тий 6 шавхцтай 6 шавхц маань өөр ингэсэн тухайн бүтээл зориулагдсан ихшгэлтэй хөгөөр хөглөгддөг. Тийм учраас бэлэн хөвгтэй учраас 6 настай болчраас 70-80 настай ямар ч хүн энийг одоо миний гаргаж ирсэн системийн дагуу тоглоос орох маш энгийн маш амархан. Тэгээд энэ ятгыг доороос 1 гэж нэгдүгээр шавхц гэж нэрлэдэг. 1 2 3 4 5 6 6 шавхц дотор 1 3 дугаар утас бол морин хуурын хөг, 1 4 дугаар шавхц маань орд хөг, бас 2 3 дугаар шавхц маань ингээд морин хуурын хөг гэдэг. Ерөнхийдөө одоо морин хуурын хөгийн дотроо энэ алтан ятгын бүх хөглөөнүүд, ихшгэлгээнүүд явагдаж байна. Одоо энгийн хүмүүс танилцуулахад. Одоо жишээлбэл би та нарт ганц юу танилцуулъя. Бас нэг ийм танилцуулъя. Та нар энийг бас сонирхол асуусан байж магадгүй гэж бас бодож байна. Энэ хооронд нэмка 2 3 хөвгөөр ярьж байгаарай. За яа. За тэгэлгүй яах вэ? За тэгэхээр ер нь бас их юу яаж юм л гамбар ах маань бас нэлээд сайхан сэтгэлээсээ та бүхэнд энэ сайхан хөгжмийг тайлбарлаад хэлээд яриад өгье гэсэн өнөх хүсэлтэй би талархаж байна. Энэ лайвыг үзэж байгаа хүмүүс манаас гадтай хүмүүс байгаад байна л да. Тийм. Тэгээ энэ хөгжмөн дээр манай одоо энэ Жонцон арууга хэлсэн нэг үг надад бас их сайхан санагдсан л да. Хүн дохио зангаагаараа сэтгэлээ илэрхийлэхэд хангалтгүй болохоор нь хэл бий болсон юм а гэж байна. За тэгээд хэлээр илэрхийлээд хангалтгүй болохоор нь зэрэг хөгжим бий болсон юм а гэж хэлсэн байгаа. Тэгээд ийм яриа байдаг юм а. Би үүнийг дохионы дараа хэлний дараа хөгжим өгсөн түүхэн үйлчлэл биш хөгжим сэтгэлийг илэрхийлэх хамгийн хүчтэй зэвсэг гэсэн утгаар нь ухаарахыг хичээдэг юм а гэд хэлжсэн. Тэгэхээр энэ бас их гоё үг надад санагдсан л да. За гамбар ах маань цааш нь өргөжлүүлээд. За одоо энэ дээр дэлгэцэн дээр би нэг баахан тоо биччихлээ. Айгүй амархан. За 323 дараагийн 424 гэсэн тийм ээ. Утасны дугаар юм уу? Гэхдээ энэ маань жавхцын тоо юм байгаа юм. Тэгээд одоо тэр алтан ятг дээр энийг 3 дугаар жавхц, 2 дугаар жавхц, 3 дугаар жавхц те 3 2 3 энийг 4 удаа явна. Дараагийнх нь 4 2 4 энийг 4 удаа явна гэсэн. За энэ дундаас чухам юу ихчлэх нөө харах хэрэгтэй. Ихчлэг болж байна. Одоо миний алтан ятгыг томруулчаад одоо саяны 3 2-ыг одоо татлаг болгох шоглох юм бол маш амархан гэсэн. Иймэрхүү байдлаар алтан ятгыг сурвал энийг бол ямар ч авьяасгүй хүн бол сурах боломжтой. Ягаад гэвэл жавхцын тоогоор явж байгаа учраас заавал хөгжмийн нотны мэдлэг, онлын мэдлэг бол шаардлагатайгүйгээр. Зүгээр хөглөх гол аргачлалаа сураад энийг хуруугаараа ингээд тоглолцдог юм аа гэдэг тэр тоглох аргачлалыг бас энэгээр гоё дэмнээд өгөх юм бол энэгээр бол ямар ч дадлага тоглох боломжтой байна. Одоо энэ дээр түрүүн би яриандаа ярьсан тэнгэр уулын урд хэсэгт оршиж байгаа манай Монгол угсаад нь бас нэг байгаа. Тэнд ордууд, тэнд торгуудууд, тэнд уранхаачууд амьдарч байна. Уугрууд тийм ээ. Тийм учраас тэнд торгуудуудын одоо жишээлбэл олон савартнагийн дотроос савартан гэдэг маань их бас төвшөрийн татлага. Тэрний нэг нь болохоор хайтан савартан гэдэг тийм ээ. Бас сайн шиг ингээд тоглолоо гэхэд энийг би урт тоглохгүй танилцуулж байгаа учраас.
татлага, төвшөрийн татлага алтай ясантай хэрхэн яаж гоё зохицож байна тийм ээ. Одоо эхлийн татлагыг хэрвээ татах юм бол бүр гоё. Гэх мэт ийм энгийн ард түмнүүдийн дунд бол маш их сайхан гоё хөгжөөд бас тоглоход их тэмтэй ийм мянгагийн ингэ сэргээд байгаамаа. Энэ хөгжлийн судалгааг авч үзэх юм бол саяны өнцөг театрт байсан 5-6 төрлийн өнцөг театрууд байсан нүүдэлчдийн төлсийн энэ төлсийн 5-6 ятга маань ойролцоогоор 3000 жилийн түүхтэй. Тийм учраас өнөөдөр Алтай ятга дахиж сэргээснээр нүүдэлчдийн 3000 жилийн бит сурвалжтай түүхийг дахиж сэргээж байгаагаараа олон улсын хэмжээнд дэлхийн хэмжээнд монголчуудын түүхэнд маш том судалгаа юм а гэж энийг бол ойлгож болно. Алтай ятгыг ярих юм бол 2008 онд олдсон их олдвор үндэсний түүх хүмүүсэд байгаа. Тэгэхээр бүл зэмсгийн асуудал, англи зан асуудлуудыг хэрэг ярих юм бол энэ дэр бол дахиад 10 гаруй олдвор асуудлыг бол ярьж болно. Төлсийн тухай бит бичгийн сурвалж зориглолоос энийг бол тайлбарлаж болно. Энийг дагаад Монголын төлс хэдэн үед үйлсэн бэ? Бид ямар тач 3000 жил дотор бол энэ эртний соёлыг бол ярих энэ сурвалжтай болж байгаа нь бол үнэхээр онцгой түүхэн үйл явдал байна. Тийм байна. Тэгэхээр энэ Алтай ятгыг жишээлх юм бол энгийн бид нар сурыг гэх юм бол яаж сурах боломжтой байгаа вэ? Ер нь танхимын сургалт явагдаж байгаа юу? Яаж одоо түгээж байна? Ерөнхийдөө хөгжмийн одоо урд өмнө хөгжим огт тоглож байгаагүй. Хэрнээ ийм эртний язгуур өв соёлд аягүй тийм дуртай хүмүүс маш их байдаг юм билээ. Тэд нар би хизээч хөгжим тоглож байгаагүй. Гэхдээ энэ гоё хөгжмийг тоглож сурчмаар харагдаад байна. Амархан байна гэж тийм ээ. Тэд нар яриад бол өдөртөө бол 1-2 бүтээлийг бол дороо сурчиж байна. Энэ яг ямар давуу талтай вэ гэхээр бэлнэ уцтай учраас тэрнийх нь тэр давуу тоглож болох хэвээр бүх бүтээлүүдийн судалгааг хийгээд гаргацсан учраас энгийн хүмүүс бол энийг бол тоглож сурахад бол их амархан байна. 1-2 удаа. Мэргэжлийн хөгжимчд бол ойролцоогоо 2-3 удаагийн хичээлд суучихад бол иргэд энэ учрыг олоод цаашаа бас хөгжүүлээд явчих бүрэн боломжтой. Гитар тоглолтын хүмүүст бол бүр давуу талтай. Гэхдээ Алтай ятг хоёр талаас хавсарч тоглодог учраас ямар ч ирээдүйн хэмнэлийг тухайн хөгжимч нь өөрийнхөө сэтгэлгээний чөлөөт сэтгэлгээгээр бас баяжуулаад бас ингэ тоглох боломжтой. Тэр зама Алтай магтаал дээр бол бид төвшөр дээр бол ерөнхийдөө нэг стандартаар явдаг. Бүгдээрээ мэдж байгаа. Тэр нэг хэмнэлийг Алтай ятган дээр бол одоогоор ойролцоогоор 16 төрлөөр тоглох боломжтой. 16 төрлийг энгийн хүмүүс зааж өгснээр энгийн хүмүүс ч гэсэн бас чөлөө сэтгэлгээгээр Алтай магтаалыг бол бас энэ нэг бол яаж баяжуулах тэг чөлөө сэтгэлгээнийх нь бүх боломжийг Алтай ятг тухайн хүнд бас олгож байгаа гэсэн. Танхимын сургалтаар бол ойролцоогоор бас хэд хэдэн хүмүүсээс суралцаад явж байна. Харин онлайн цахим ертөнцид бол бас Алтай ятгаа бас захиалаад худалдаж аваад одоо нэм компьютер хоорондоо ярьж байгаа шиг бид хоёр та нартай ярьж байгаа шиг бас хоорондоо энэ Zoom-оор болно тий ISO нэтрээр бас хоорондоо холбогдоод ингээд цахим хичээлүүдийг бас аваад ингээд суралцах бүрэн боломжтой. Тэгвэл бас их гоё юм байна. Ер нь бол бас өөрснөө сурах тэгээд энэ хүүхдүүдтэй өвлөөж заах тэгээд энэ ч одоо ийм сайхан бүтээл тэгээд энэ сайхан одоо тэг хөгжмөн одоо биеттэй өв гараад ирсэн байна шүү дээ тий. Тэрийг бид нар одоо уламжилж авах нь бол монголчууд бидний хувьд бол маш их чухал үн цэнтэй зүйл байгаа маа. Тэгээ энийг хөгжүүлж ингэж явж байгаа танд бас их талархаж байна. Миний хувьд бол дотроос ингээд сонирхол төрж штэ. За наадхыг чи авчраад энд нэг сурчих юмсан. Гэх ер нь бол бодож шүү. Тий. Чи тэр ярих хугацаанд бол чи 3 татлах сайхан сурчих واخ оо. Тийм байна. Ер нь их гоё сонсголонтой юм байна. Үнэхээр аян сонсоход
цаанаасаа нэг юм яг л биелгээ иймэр хоёр мөр өөрөө ирэхгүй ингээл хөдлөл хилдэг юм байна л да. Сая ингээл аяг сонсож байхад бол тэгжээ. Нэг хэмнэл гэж айгүй чухал зүйл байна. Аха. Хэмнэлтэй. За. Хэм байхгүй да. Хэм байгаа үед бол заавал хөдөлгөөн үүсч яадаг. Хэм бол хөдөлгөөнийг үүсгэх. Сая чи хоёр мөрөө хөдөлгөөд нэг гоё хөдөлгөөн үүсгэлээ та. Тий. Ариун зүйл хөдөлгөөнөө дамжаад хөгжил бий болж яадаг гэсэн үг л дээ. Ард түмнийг нэг хэмнэл рүү оруулна гэж нэг нэрийн чухал юм байна. Ард түм нэг хэмд орох юм бол хэмээс дэм үүсч, дэмээс хүчээс эв үүсдэг. Энэ бүх процессыг ямар соёл бий болгодог гэх юм бол тойрон бичиг бий болгодог. Тойрон бичиг тийм ээ. Тэгэхээр монголчууд тойрон бичгийг зүгээр нэг тойроод хийгээд байдаг тийм зүйл биш. Тойрон бичиг гэдэг бол бүгдээрээ нэг хэмнэлд орж, нэг гიშгтэлтэй болж, нэг удирдлагатай болж, тэгээд тэнцээсээ маш том хэмжээний дэм аваад нэг хүчинд ороод ирэхэд тэр хүчээс бид ялцгүй нэг тийм том хүчтэй цөм эв нэгдэл үүсгдэг. Ийм соёлыг Монгол улсын хэмжээнд бодлохоор юм бол монголчууд эв нэгдэл эндээс бол үлдэнэ гэсэн үг. Өнөөдөр миний ажлын өрөөнд байгаа айл нэгд манай орчинд байгаа нэг 16 айл гараад нэг тойрон бичиг хийх юм уу нэг хэмнэлд орох юм бол орч чадахгүй. Яагаад тэгэхээр энэ чинь өөрөө 650 жилийн хэмнэл чинь хүчээр алдуулаад бид нар ямар ч хэмнэгүй болчоод тэгээд дэм байх болчоод эв нэгдлэхгүй болчоод нэг удирдлаганд орж чадахгүй байх шалтгаан нь тэр соёл байхгүй соёлын нөлөөлөлд нь алгуулсан холбоотой гэсэн үг. Тийм учраас ард түмнийг хэрвээ тэтгэе гэх юм бол соёлоор нь тэтгэж түүн тохирсон соёлоодыг бол төрийн бодлого заавал хийлгэж явах хэрэгтэй. Энэ бол хэм. Чиний өрнөө чих хэм бүгдээрээ ижлэгэн тэргээр байж явах хэрэгтэй байгаа тийм ээ. Нөгөөх нь болохоор эцсийн бодлого байхгүй юу? Эцсийн бодлого чинь өөрөө байгалаас ихтэй оршихуудаа тэр бүвэн дуучаа эцсийн бодлогоор дамжаад ихэнх урагтайгаа тэр хүүхдийг тэр эцсийн бодлогоор нь дамжуулж Монгол хүн болох хамгийн гол ихшгэлгээ түүнтэй холбоотой үйлцэлдэг мэдрэмжүүдийг Монгол хүнд өгч тэрийгээ дамжиж баатар ирчүүд эх оронч тэ юунаас ч айдгүй их нутаг газар нутгийнхаа төлөө буур амь насаа өгөхөөс буцахгүй тийм сайхан гоё байгальтайгаа холбоотой хүн холбоотой ирчүүдийг бид төрүүлдэгсэн бол эцсийн бодлого алдагдсанаар өнөөдөр бас бид 600 жил 650 жил энэ том бодлогын арталд дөнгөн данган бид 3 саяулаа гарч ичээд байж байгаа учраас энэ эцсийн бодлого бол аялгауй ихшгэлгээний бодлого хэмнэл ирээдүйн хэмнэл гэдэг бол тойрон бичгийн соёл энэ хоёрыг заавал Монгол улсын хэмжээнд төрөөр тэтгэж ингэж бий болгосноор монголчуудад бол дараагийн хөгжих боломжийг энэ соёл маань бүрдүүлэх хэрэгтэй гэж. Тийм. Тэр энэ бол маш чухал санаа байна л да. Яг харга байхгүй надад ч тийм бэрхшээлүүд тохиолдож ил байсан. Орныхоо өөрийн бүжиглээл сууж байхад би одоо юу бүжиглэхээ мэдэхгүй нэг хэсэг гацчихсэн тохиолдол надад байдгийн. Тэгээд одоо таны ярьсан төлөө үнэхээр бид нэр тэр сайхан бүжгийн уламжлалтай улс юм байж яагаад тэр сайхан тойрон бүжгээ бүжиж болохгүй гэж одоо яагаад тэр биелгээгээ хүн биелж болохгүй гэж яагаад тэр энэ алтаа ятгаа бид нар тоглож чадахгүй гэж эн чинь бүгд боломжтой зөнгөд байгаа байхгүй зөвхөн бидний сэтгэл жоохон тий утаад байна уу да гэхдээ би тэгж бодохгүй л байна л да монголчууд бол ухаантай ард түмэн энэ өөрийнхөө өв соёлоос суралцъя гэдэг юм хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байгаа. Тэгэхээр энэ бол хөгжиж дэлгэрэх нь бол гарцаа байхгүй цаг хугацааны л асуудал гэж би харж байна. Тэгээд аль алин цаг хугацааныхаа хувьд маш ихт устж өгүүлсэн. Тойрон бичгийн хувьд иргэд бол баруун Монголын андаа бүжиг ч юм уу хантраган ч юм уу нэг бол Бурятийн Яохор ч юм уу энэ хэмжээний дууд тойрмын хэмжээний жижиг тойрмууд бол өнөөдөр хүртэл бага зэрэг үлдсэн байна. Зүгээр Хотуулаа хааны хаан дөргөмжлөхөд саглар модны дор өвдөг газрыг олсортэл хаврын газар халзартал бүжижсэн тэр том тойрон бүжиг. Яг ямар тойрон бүжиг байсан бэ гэдэг чинь язгууртайгаа алгуулсан асуудал байхгүй да. Тийм учраас тойрон бүжгийг би 15 оны 11 сард хэрэгжүүлсэн. Тойрон бүжиг бол одоогоор миний сэргээсэн тойрон бүжигтэр бол одоогоор 20,000 орчим монголчууд тойрон бүжиж байна л да. Энэ цаа талдаа нэг хэм гэдгийг үүсгэхийн тулд гаргачихсан соёлын судалгааны нэг хэлбэр байгаа. Чи үзлээ тойрон бүжгийг? Үзсэн тий. Ноён уулын аманд тий ноён ууланд энэ нөгөө бүжижсэн тэр бүжгийн үг үзсэн. Тий ноён уулан дээр тий. Тийм учраас энийг тойрон бүжснээр бас нэг юм сонин үйл явдал болж байгаа юм. Бид төрслөг урлагийн музейгээр бас нэг юм тойрон бүжгийг
өндөр наснуудад тухайн оролцогчд зориулаад зохион байгуулсан. Тэгсэн нэг хүн тийм тойрон бүжиг бүтсэн байхгүй юу? Таягтай. За. Тэр чинь ойроор 6 минут хүртэл алхаж гисгэж нэг хэмнэл дотор орж байгаа. Эхний 1 минут 2 минут бол маш хэцүү бэрхэлтэй. Нэг эвэ болохгүй. Сүүлийн 3-аас 5-6 минутанд бол бүгдээрээ нэг хэмнэлд ороод тэгээд нэг тийм гоё хөнгөрөөд явчихж байгаа тойрон бүжиг маань. Тэгсэн нөгөө нэг таягтай эмэм нь ороод эхлээд их зүгдчихээс хөрхөө яваанда гар хөл наваа гайгүй хөдөлчихсэн. Тойрон бүжгийн дараа эмээгийн хөл зүгээр болсон. Тэр нь юу гэсэн үг гэхээр тэр хөдөлгөөний дутагдлагаас шар ус алгуулж ийн гэсэн санаа авахгүй юу. Тийм учраас тойрон бүжиг гэдэг юм байна бас хүний хөдөлгөөний дутагдлаас гаргадаг юм байна. Настай хүмүүс таяг тулаад байх биш. Тэр шар усыг бас иймэрхүү соёлоороо дамжуулаад ингэж бас гоё ангаах бас боломжтой. Тэгэхээр би биелгээ болно Монголын хөдөлгөөнд энэ соёлууд байна. Биений хөдөлгөөнд соёлууд байна. Эртээсээ л тухайн хүний эрүүл мэнд тэр хүч чадалтай холбоотой ерөнхийдөө уламжлалтай заавал хөгжиж байх хэрэгтэй юм чухал соёлоод. Одоо болохоор язгуу урлаг гэдэг нэрийн дор өвлөгч төлөвөнийг хэрэглэх гэдэг. Нийтээрээ уулна хэрэглээс болчвол маш гоё л да. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ яг язгуур өв соёл энэ зүйл маань цаашдаа ер нь хөдөлгөөний хандлага нь ямар байх вэ гэдэг дээр одоо таны бодол юу гэж бодож байдаг вэ? Альва хөгжил гэдэг чинь тухайн хөгжлийн эхлэлтээрээ заавал эргэж буудаг шалтгаантай. Тэгэхээр өнөөдөр язгуур урлаг одоо нийт одоо нэг янз бүрийн байдлаар хөгжиж байна л да. Олон хөгжмөн урсгал руу ороод хөгжиж байна. Одоо хүү хамтлаг бол хүү рок гэдэг энэ чиглэлээр ороод хөгжиж байна. Хэсэг хугацааны дараа энэ бүхэн буцаад нэг анхдагч эхлэлтээрээ ирнэ. Тэгэхээр аливаа юмны эхлэл гэдэг бол хөгжил гэсэн санаа авахгүй да. Хоёрдугаар энэ дотор гээгдэж үгүй болох бас нэг том бодлогоодыг бас авч үзэх хэрэгтэй. Тийм учраас яг язгуурын тухайн угсаатны бүлэгтэй холбоотой зарим зүйлүүдийг бол зарцаах хэрэгтэй гэсэн. Зарцаана гэдэг бол хатуудыг тогтоож яг тэрчтэй хадгалах хэрэгтэй. Бусд нь бол хөгжүүлж болно. Тэр хөгжлийг бол чөлөөтэй бол орхиж ёстой. Тэгэхээр язгуур хамаагүй өөрчлөлт чинь энэ Монгол биш болгоо ирчлээ гэсэн олон шүүмжлүүд бий. Тэр бол хөгжил явагдаж байгаа учраас хөгжих юм дээр харин язгуурын соёлоо зарцсан байдлаар хатуудыгээр бас барьдаг өвлөө уламжлалтай асуудлыг төрөөс бас айгүй гоё барьдаг байх хэрэгтэй гэсэн санаа л да. Тийм учраас ирээдүйд хөгжил явах үлээ ирээдүйд хөгжил яаж ч хөгжиж болно. Монгол язгуур өв хойшоо Орос ардын хөгжимтэйч нийлж болно, урагшаага хятадч нийлж болно. Тэр бол тийм хөгжимд бол хил хязгаар гэж байдаггүй. Хөгжмийн хил угаасаа дэлхийн нэг хил байхгүй юу. Тийм учраас Лондонд байгаа лондонгийн англичууд Монгол хөгжмийг сонсоод бидэд яг үжлэн сонсоод ойлгоно. Тийм учраас хөгжим гэдэг бол нэг палеолитийн үед чинь дэлхий дээр хил хязгаар гэж байдаггүй байсан гэдэг шиг өнөөдөр цорын ганц тийм том хил хязгааргүй орчин зөвхөн хөгжмийн ертөнцийн л байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр үнэхээр яа харахгүй хөгжим аялал гэдэг бол ямар ч хин байхаас үл хамааран хүний зүрх сэтгэлийг байнга л ингээд эзэмдэж яадаг, догдлуулж яадаг их сайхан зүйл л дээ. Тэгэхээр таны хэлсэн яа харах байхгүй энд бол хин байх нь үл хамааран хүн гэдэг утгаараа энэ аялгауг чинь сонсоод одоо тэр юунуудаас би бас нэг группүүдээс харж л байна л да. Гадаад хүн хүртэл Монголын аялгауд яагаад ингэж дурладаг юм бол гэсэн. Үнэхээр тэр аялгау хөг гэдэг юм чинь танаасаа л нөгөө хүнийг ингэж нөгөө татчихийдэг тийм гайхамшигтай зүйл байдаг юм байна л да. Тийм. Хоёрдугаар хөг бол ангаах хөвцтэй. Эргээд үе дотоод сэтгэл рүү ч юм уу одоо зөм гэж ярьж байна. Зөм гэдэг маань чанад эндийн цаад хязгаарыг ярьж байгаа юм л та. Ийшээ цорын чаддаг зүйл бол хөгжмийн үйлдэл байгаа. Бидний яриа биш. Бид ижлэгэн сонсно яриа хөөрөө. Гэхдээ хөгжмийн үйлдэлээр дамжаад цаад бүр эсэг хэмжээнд мэдрэмжүүд бол үүсдэг. Жишээлбэл Алтай ятгыг дахиад сэргээгээд тоглоход зарим хүмүүс арьс барцаал өвд эцэг хөгжимгээд айдсаа бочшээ. Тэр чинь өөрөөр хэлбэл зөм сэрэж जैन эсэг хэмжээнд тэр мэдээллүүдийг сэргээж ийнэ гэсэн санаа байхгүй. Тэр юу сэргээж जैन гэхээр үйлдэл. Үйлдэл дотор ч үйлдлийн гээлцэн давтамж гэж бий. Гээлцэн давтамжийг бас л тухайн аясын бодлого зохицууллаа гэж авч үзэх юм бол тухайн гээлц доктортой байх хэвээр. Тэр нь бол хит өндөр биш, хит нам биш, яг гол цэгэн байх хэвээр. Тэр нь өөрөөр хэлбэл
хөгжмийн хэллэгээр 432 Гц бол бүхэл тоонд хуваагддаг хамгийн гол герцэлтэй. Тийм учраас өнөөдөр дэлхийд дахин 432 Гц 440 Гц гэдэг дээр хөгжим судлалын салбар дээр бол маш том эрдэмтдийн маргаан үүсэж байгаа. 440 Гц бол дэлхийн 2 дугаар дайны үед марш зориулагдсан Гц. Тэр нь өөрөөр хэлбэл өндөр Гц учраас ерөнхийдөө жоохон омогшолтой хүнийг бас нэг жоохон агрессив тэр тал руугаа оруулдаг. Зүгээр яг тухайн гол задаргааг нь аваад үчих юм бол 440 Гц бол маш олон задаргаа тоон дээр задардаг ийм үйлдэл учраас хүний бие рүү уусаад орохдоо цусландах болно эсвэл бүх бүтцийг задлах аюултай учраас 440 Гц асуудал бол бас өнөөдөр бас яригдаад байгаа. Гэхдээ 432 Гц бол бүхэл учраас тухайн бүтцийг бол барьж яадаг маш чухал. Тэгэхээр монголчууд бол нүүдэлчдийн энэ хөгжмийн тэр цаад чухал зүйл нь юу вэ гэх юм бол нөгөө нэг байгалийн бүтэц, байгалиас өгч байгаа үйлдэл, гэлцэн давтамж тэр нь 432 Гц-ээр ямар ч үед хөөмөлсөн ч тэр, хархилсан ч тэр, цуур татсан тэр, хэл хуур, итгэл хуур тэр байгальтай бүх хөгжмүүд бүгдээрээ тогтвортой тэр Гц дотроо баригдчихэдэг учраас хүнд эрүүл мэндэд бол маш тустай үртийн дуучсан ийм чухал юмнууд байдаг. Тийм учраас бас Гц-ээр ямар шиг Гц дээр хөгжим хөгжиж яаж тоглох вэ гэдэг бол бас бодгол хэвээр асуудал. Тий. Тэгээ энэ Алтай ятгыг анх ингээд тоглож байхад манай мөнх эрдэнэгч маань хэлсэн байсан шүү дээ. Нэг их тийм өвдөстэй ингээд хүнийг ингээд татаад байдаг нэг ийм гоё орчинд ингээд өөрөө ирэхгүй бод орчоод тэрэндээ дурлаа татагдаад салбахгүй баймар юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж исэн гэд манай мундаг одоо өвчмчин Монгол улсын гаяач жүжигчин мөнх эрдэнэгч маань хэлжсэн. Тэгэхээр яа харахгүй энэ бол тэр нэг ийм химнэлийн тэр герцийн асуудлууд бас яригадаад байгаа юм байна. Цаана энэ чинь утгатай юм байна. Тэгээд наадах чи ийм асуудалтай бас. Түрүү нь Алтан ундрах туйлын тухай бид ярьсан шүү дээ. Тий. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлд нь төрийн туйлч Баатар Чавын хайлтдаг туйл яахгүй юу? За. Энэ дээр эцэст нэг 6 мөртэй байгаа. Бүр анхаарал татваац. Тэрний үгээр нь анхан живэрлэгээ дүүргэн гэж. Андууран дүү хөнгөнөж алтан гургалдаа өвөөлж хур аяс дэмнэн ганганаж ариун хөг дэлгэрч аяс намуун цаг ирвэ гэж тийм ээ. Зөвхөн энэ 6 дотор бол өнөөдрийн бүхэл бүтэн түүхэн том үйлчлэлийн том асуудлууд, хөгжим дүүрийн том асуудлууд бүгдээрээ ордог. Гэхдээ энгийн хүмүүс уншихад нэг 6 нэг мөрт байгаа гэдгийг ч судлаачдын хувьд аваад үзэх юм бол анхан живэрлэгээ дүүргэн гэдэг маань одоо Монголын түүхэн үйлчлэлийг аваад үзвэл 800 жилээр 850 жилээр энэ түүхэн гүрэн улсууд хоорондын үйлчлэлүүд нь харагдаад байдаг л дээ. Тэгэхээр тухайн 850 жилийн хугацаанд том түүхэн үйлчлэл бол тэр бол бүхэл бүтэн тэр сав шим ертөнцийн байгаа. Түүнийг дүүргэх андууран дүү хөнгөнө гэсэн санаа ерөнхийдөө. Андууран дүү гэдэг нь болохоор ан хомрог дураг гэдэг бол тухайн ан хомрог дурлах ан хомрогтой холбоотой бүр 3000 жилийн өмнөх энэ хөгжим дөрүүдийн түүх ангилтай холбоотой юм ихтний хэллэг гэж. Тэгээ андууран дүү хөнгөнө гэдэг маань Алтай ятганд бол твх байдгүй, тэг модтой, тэг модороо шууд татж байгаа учраас хөнгөнж дуурдаг. Монголын үндэсний хөгжмийн зэмсэг бүгдээрээ твхтэй учраас твх царны нүүрэндээ дарснаар энэ хөнгөнэнийг дарддаг. Тийм учраас цорын ганц хөнгөнж дуурдаг хөгжмөөр нь саяны энэ Алтай ятг. Тэгэхээр Алтай ятг маань яагаад Алтай ятг маань андууран дүү болж юу гэхээр нөгөө ариун хөгийг дэлгэрүүлэх шалтгаан байна. Тэр нь аяс намуун цаг ирэхийг бэлэгдэж байна гэсэн. Ингээд тэрхээр нөгөө алтан гургалдаа өвөлж хурд дэмнэн ганганан гэдэг маань ан амьтад амар жимээр байх дахиад дараагийн нэг үеийн энэ цагийн их үед энэ хөгжмийн зэмсэг 2008 онд олдсон байх магадлалтай гэсэн санаа. Тэгэхээр манай эртний өмнөх 1000 жил гэдэг маань одоос 3000 жилийн өмнө Янхаана оршуулгын эртний туйлсын хөгжмийн зэмсэгтгийж олдсон байна. Дараа манай эртний 2 дугаар зуунд Жагнлуугийн оршуулгын ятгууд олдсон байна. Дараа манай эртний 7 дугаар зуунд Жарлант хайрхны ятгууд олдсон байна. Эдгээр маань хоорондоо 800-аас 900 жилийн түүхтэй боловч энэ нэг анхлан живэрлэгээ дүүргэх тэр гол том орон зай сав шимийг ярьж байгаа гэсэн. Тэгээд энэ хичнээн унтарсан ч гэсэн одоо дахиад гарч ирж байгаа дахиад том орон зайг энэ ариун хөөгөөр тэтгэх гэсэн санаа туйлын дотор явж байна гэж бас ойлгож болохоор. Ямар гайхалтай бас их
том агуулгатай тий 6 мөрөө надад ч үргэлжлэн Тийм учраас бид бүх юмд өв уламжлал гэдэг юм энэ тэр монголчууд бол бичгийн сурвалжаас илүү аман сурвалжтай аягүй ихтэй. Тэр зам түүлс тэр аваад үзэхэд бүгдээрээ мэдж байна. Чи соёл судлал менежментээр сурсан юм чинь. Түүлийг хайлуулахын тулд 3 өдрийн өмнө товшуурыг залаад гэрийнхаа хооморт залаад тэгээд хот айл манай дээр бүгдээ сайхан гоё одоо гаднах бүх юмаа бүгдийн гоё цэвэрлээ тэгээд ингээд туйлыг хайлуулж яана л да. Тэр нь бас тусгай өдөртэй байна. Тэ цагаан сарын ихэнх ч юм уу ямар нэг байдлаар. Зүгээр хатаа ятгах тагч олдсноор тэр үед малчтын соёл бол байгаагүй гэдгийг бол илэрхийлнэ. Алтай ятган дээрх бичгийн 60 тэмдэгт бол түүлс гэдгийг бол илэрхийлнэ. Алтай ятга бол удаа настай Баатар ирийн толгоон дээр залгагдсныг бол археологийн судлалаар бол бид бүгдээрээ мэдж байгаа. Алтай ятгын гарны цүлхнэн дээр сийлэгдсэн ан хомргийн сийлмэл зураг бол анчдын маш том үйл явц соёлыг бол илэрхийлсэн байдаг зан үйлтэй холбоотой. Ингээд хэрэг аваад бол туул бол гэрт зориулагдсан биш. Эртний нүүдэлчдийн морин дээр байсан морины соёл. 3 өдөр 3 шөнө морин дээр тухайн одоо дайн дажинд ялсан баатраад бол тэр баатарлын төлсүүдийг үеэс үед одоо яг нэг түүхийн сурж үлдээдэг шиг төлсөөр дамжуулж энэ суулжуудыг үлдээх шалтгаан нь туйлын дотор байсан. Тийм учраас саяны 6 мөртөөр жишээлбэл бүх юмнууд нь бүгдээрээ бас ингээд дархлаа бас байж идэг. Өнөө цаг үед 3 өдөр 3 шөнө туул хайлах боломжгүй. 3 минутын богино туул сонсдог монголчууд 10 минут ч гэсэн туул сонсох боломжгүй болчиход байгаа. Энэ үед бидний бүхэл бүтэн аман сурвалж хийгээд энэ том туульсын одоо ирээдүйн хөгжилд бол маш том проблем үүсэх магадлалтай. Тийм учраас бид энэ том түүхийг, энэ том орон зайг, энэ агуу соёлыг, энэ 15 мянган шат мөргөс 20 мянган шат энэ шүлгийн хоорондох энэ том соёлыг одоо яах хэрэгтэй байдаг асуудал. Энэ олон туульчид чинь нэг ингээд хинт ямар ч үзэгчгүйгээр хов хоосон хайлаад яваад байхгүй ойлгомжтой. Тийм учраас монголчууд өнөөдрийн бид чи бид хоёр бол нэг дууны 3 бодог арайчуу цээжилдэг байхад 1500 жилийн өмнөх юм уу 3000 жилдэх эртний нүүдэлчдийн тэр оюун санаа бол 15-аас 20 мянгаар нь цээжилдэг байсан байна. Энэ маш том орон зайлтай оюун санааны хувьд. Тийм учраас том орон зай хөмөгцээр олон жижигсээр байгаа. Бидний хэл яриач гэсэн улмал жижигрээд байгаа, улмал багасаад байгаа. Уулын кодлогдсон хэл утга санаа маш өргөнтэй. Амьсгалын хэмжээнд аваад үзвэл амис гал гэсэн 3 том агуулгыг авч тэрэн дотор бид бүхэл ганц үгээр дамжаад маш том орон зайг ойлгодог гэсэн бол өнөөдөр уурчнаас гарч байгаа агаарын хэмжээнд юм ойлгох хэмжээнд жижигчээд байгаа. Монголчууд дэлхийн талыг мандах нараас урах нарны хэмжээнд орон зайг миний нутаг гэж хаанчлаж засгалдаг байхад өнөөдөр нэг өрөө байрны хэмжээнд ч амьдарч чадахгүй хэмжээнд орцсон байж байна. Тийм учраас бид бодох хэрэгтэй соёлоо тийм ээ. Тийм. Яа харахгүй нэ. Тэгээ ер нь тэгээ яа харахгүй ингээд яриад байхan бол сэдв бол нэлээд өргөн утгыг агуулж байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд бол бид нар үзэгчид маань биднэрт хамт байж энэ сайхан яриаг сонссонд бас талархаж байна. Дээрээс нь энэ нэг сайхан зүйлийг цаг гаргаж ирж биднэрт ярьж өгч тийм ээ. Үнтэй цагаасаа биднэрт хуваалцаж өөрийнхөө судалгаанаасаа биднэрт ингэж хүргэсэн Гампро автаа үнэхээр баярлж байна. Тэгээ та одоо энэ дархан суугаа монголчуудаа зориулаад бас өөрийнхөө бодож явдаг зүйлээ одоо хэлж өгнө үү гэж би танаас хүсэж байна. Ер нь дэлхийг дархан суугаа монголчуудын тухай ярих юм бол би Монгол улсын соёлын бодлого зөвхөн Монгол улсын газар нутагт ярих биш, дэлхийг дархан суугаа бүх монголчуудын соёлын том бодлого байх ёстой. Төв нь Монгол байх ёстой. Монгол улс хүчтэй байж Монгол улсаадаа хамгаалж явах ёстой. Соёлоор нь хамгаалж явах ёстой. Өнөөдөр бүгд найрамдах хятадд болсон өөр монголчуудын эрх хэлний асуудал дээр бол хориг тавьж нэлээдгүй том асуудал дэлхийн хэмжээнд дэгдэж байна. Хятадын гадаад харилцааны яамны сайд Ваны Монгол улсад ирээд Монгол улс Хятад улс бол дотоод асуудалд бол оролцохгүй гэж ярихад манайхан тэрийг хүлээгээд авч байгаа асуудал. Бодит байдал дээр дипломат харилцаагаараа олон улсын харилцаагаараа Монгол угсаатны соёлын дархлааны хэмжээнд Ванытэй ярилцаад энэ асуудал бол дэлхийн хэмжээний хүндрэлтний асуудал гэдэг бол сануулад явуулах хэрэгтэй байтал өнөөдөр Монгол улсаас тэгж чадахгүй байгаа юм харамсалтай асуудлууд бол байгаа. Тийм учраас дэлхийгээ дархан суугаа монголчуудын бүх соёл гэдэг бол
Монгол хүний соёл, тэр монгол хүний соёлын бодлогод Монгол улсад бол зангидaltaйч бид хүчтэй байх хэвээр. Жилдээ Монгол Улс орны соёлын болон бүх бодлогод бас нэгдэж хоорондоо бас ингэж ярилцаж олон улсын хэмжээнд, дэлхийн хэмжээнд бид монголчуудынхаа энэ бүх соёлоор бас тэтгэж хөгжүүлж явах хэрэгтэй. Ийм чухал юм байгаа. Тэгээд өнөөдөр бол яг бай ийм байж болно. Гэхдээ ирээдүйд бол дэлхийн монголчууд бол эв нэгдэлтэй соёлоор бас холбогдож явах хэрэгтэй. Тэнд хэл хязгаар байдгүй учраас соёлоор цацгалахад бол ямар ч асуудал байхгүй гэж би боддог. Өнөө. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө хэдүүдээ бас ингээд монгол хүн баяндаа нэг сайхан монгол аялгаугаа сонсчдаг бай. Мөн энэ алтай ятгагаа тий энэ сурахад их амархан энэ сайхан зүйлийг суралцъя. Тэгээ өөр хүүхдтэй өглөөлөе. Цаашдаа бас бид нар бас их ажлууд нэлээдгүй бас байгаа юм байна гэж ойлгож байдаг. Тэрс хамтраад хин хаана амьдарч байгаа хэл хязгаараас үл хамааран монголон гэсэн сэтгэл, монголон гэсэн зүрх тийм ээ, монголон хайрлсан хайр байхад бид нар энэ сайхан агуу өв соёл түүхээ бол хизээч мартагдахгүйгээр авч үлдээж цааш нь өргөжлүүлэх болно гэдэгт би хувьдаа бол итгэж яддаг юм аа. За тэгээд энэ ярилцлага хүрэлцэн ирсэн танд маш баярлалаа. Энэхүү ярилцлагыг сонирдон сонсч суугаа та бүхэндээ бас маш их баярлалаа гэдгээ давтан хэлье. Тэгээд дараагийн ярилцлагаар дахин уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Маш баярлалаа. Баяртай.